хүн энэхүү мөн чанараа дэмжиж хүчрэх оршихуйн тухай асуудал яригдана гэсэн үг. Гёте гэдэг боловсролын салбарын алдартай хүн байдаг. Тэр хүний хэлсэн үг нь хүн өнгөрсөн 3000 жилийнхаа түүхийг судлаад ирээдүйн 3000 жилийнхаа баримжаатай амьдрахгүй бол сар хүчингаас ялгахдаггүй гэсэн. Амьтан бол зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах. Хүн бол би миний хоёроос халаад бүгдээрээ яаж сайхан амьдрах вэ? Монголчууд хоорондоо хаагаралд бол хэн ашигтай юм бэ гэдэг асуудлыг бодож үзээрэй. Өрх хүчтэй бол улс хүчтэй бол энийг л ойлгож эхлэн бид юм байна гэдгийг л олоорой л гэж. Еврей ээжийн арга барил, Франц эмэгтэй арга барил, Норвеги ээжийн хүүхэд төсгөх арга гэл номыг хамгийн сүүлийн үеийн бестселлерүүдийг л уншаад байгаа байхгүй одоо ингээл манай үеийнхэндээ бид нэр ингээл ээж болсон чинь Хүүхдээ өмжүүлэх өнцгөө бас хараарай. Бидэнд бол ухаан нь бол байгаа зүгээр ухаанаа бид таних хэрэгтэй байна. Эерэг хандлага өөдрөг үзүүлэх хоёр юмыг эхнэр нөхөр хоёр хоёулаа өөртөө асуулга. Хүүхдүүд чинь та хоёроос хуулбарлан те. сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаар маань нэгэн шинэ зочинтойгоор эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаарт маань хүний хөгжил судлаач мөнх жаргал багш маань хүрэлцээрсэн байна. Танд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Энэ өдрийн минь төргий. Өдрийн минь төргий. Тэгээд таныг ингээд анх судлахад хүнийг хэрхэн хүчрхжүүлэх вэ гэдэг сэдвээр маш олон цагийн судалгаа хийгээд тэрийг олон цагийн лекц олгож ингэж бусдад түгээдэг гэдэг нь надад маш сонирхолтой санагдсан. Тэгэхээр хоёулаа өнөөдрийнхаа яриаг тэгвэл хүчрхэг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг вэ гэдэг үндсэн ойлголтоос ойлъя. Тэгэхээр ер нь хүчрхэг хүний тухай ойлголтыг ярих юм нөгөө юугаа ойлголтоо бүтнээр нь хэлж өгөх зүг баг. Миний амьдралын эрхэм зорилго өөрөө хүмүүн оршихуйг хөглөх, хүчрхэгжүүлэх гэж томьёолгдсон байдаг. Тэгэхээр хүн бол төрсэн хэн ч гэсэн энэ амьдралаас одоо нөгөө аз жаргал гэчийг мэдрэх ёстой. Тэрийг мэдрэхийн тулд бидэнд нөгөө амьдралын утга учирын тухай асуудал тэрийг таньж мэдхтэй. Энэ нь бол амьдралын утга учирыг мэдэрч хөглөгдөж байгаа явц. Харин нөгөө талд нь бол хүн бол төрчөөд үр дүнтэй амьдрах хэрэгтэй. Ямар нэгэн үн цэн бүтээх хэрэгтэй, хийж бүтээх асуудал яригдаг. Тэрний цаана юу яригдаг вэ гэхээр хүний оюун санааны хөгжлийн асуудал яригдана. Үр дүнгийн асуудал яригдана. Нөгөө амжилтын асуудал яригдаг. Тэгэхээр энэ хоёр ингээм тэнцүү хоёр параллел шугамар л хүмүүсийг хөгжүүлэх ийм зорилготойгоор би ажилладаг. Эдгээрийг хийх болж байгаа шалтгаан нь бол өөрөө би өөрөө хүн бол төрсний хувьд энийг хийнэ л гэдэг одоо утга учир өгцөн энүүгээрээ үр дүн гаргахаар явж байгаа л гэсэн. Одоо нөгөө амьдралын зорилгоо тодорхойлно нөгөө өөрийнхөө дуудлагыг олно гэдэг шүү дээ. Та бол тэрийг олцсон гэсэн үг юм шүү дээ, тийм ээ. Яг үнэ. Тэгэхээр яг одоо ер нь манай үзэгчдийн дийлэнхийн эмэгтэйчүүд, ээжүүд бас аауд ч гэсэн хамт суугаад үзэж байгаа. Тэгэхээр яагаад өнөөдөр бид нар хүчтэй байх ёстой юм? Нэг талаараа нөгөө нэг сүүлийн үед нэг ийм ойлголт тренд болоод ирж тэ сул доройгоо хүлийн зөвшөөр бид нар бол сул дорой байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Нэг ийм нийгмийн нэг ийм тренд юм шиг ойлголт гарчлаа. Та болохоор яг энэ эсрэг үгүй ээ. Бид нар хүчтэй байх ёстой цаг үе яана гэж ярьдаг. Тэгэхээр яг энийг ингээ яагаад яг одоо бид нар хүчтэй байх ёстой гэж. Ер нь хүчрхэг байдал гэдэг маань өөрөө хүнийхээ мөн чанар руу ороод ирэхлээр нэг хідэн зүйл дээр ойлгогдно. Нэгдүгээр хүн гэдэг амьтан чинь бусад амьтдаас юугаар ялгаатай гэдэг асуудал яригдана те. Тэгэнгүүт нөгөө талдаа тэгвэл хүн бусад амьтдаас ялгаатай зүйл нь ухамсар, оюун санаа юм бол тэр оюун санаа ухамсарын бүтээл тэрүүгээр бүтээгдэж байгаа үйл явцууд чинь өөрөө хүнийг тодорхойлох голлох шинж юм биш үү? Нэг. Тэгээд тэр голлох шинжүүд чинь өөрөө хүний мөн чанарын асуудал юм бол хүн энэхүү мөн чанараа дэмжиж нөгөө хүчрхэг оршихуйн тухай асуудал яригдана гэсэн үг. Тэгвэл нөгөө талд нь сул дорой орших гэж юу юм гэдэг асуудал яригдаад байна шүү дээ. Сул дорой орших гэдэг бол мэдрэмж суурьтай. Тэгээд яг өнөөдөр надад юу хэрэгтэй байгаа юм богино хугацааны зорилготой. Зорилго гэхээс илүү зүгээр л мэдрэмж суурьтай хэрэгцээг хангах чиглэсэн. Энэ оршихуйн төлөв байдал бол өөрөө сул дорой оршихуйн төлөв байдал. Хүчрхэг оршихуй гэдэг бол алсын хараа гэж хүмүүс их ярьдаг, эрхэм зорилго гэж яадаг. Ерөнхийдөө энэ цаг хугацааны нэг юм 3 хэмжээс байна. Өнгөрсөн одоо ирээдүйн. Энэ 3 хэмжээс аль болохоор өргөн цар хүрээнд оюун ухаан ажиллаж чаддаг. Тэгэхээр ч нөгөө өнгөрснөөсөө суралцаж чаддаг гэсэн үг. Ирээдүгээ их холыг хардаг гэсэн үг. Гёте гэдэг одоо боловсролын салбарын нэг алдартай хүн байдаг те. Тэр хүний хэлсэн үг байна. Хүн өнгөрсөн 3000 жилийнхаа түүхийг судлаад ирээдүйн 3000 жилийнхаа баримжаатай амьдрахгүй бол сар хүчингаас ялгахдаггүй гэлцсэн. Тэгэхээр энэ бол нөгөө цаг хугацааны 3 хэмжээст нөгөө бидний оюун санаа хэр хол ажиллах хэрэгтэй гэж байгаа. Ингээд ирэхлээр
Дээрээс нь хүн өөрөөсөө хальж сэтгэх ёстой. Амьтан бол зөвхөн өөрийнхөө төлөө амьдрна. Өөрийнхөө үр зулцгийн төлөө амьдрна. А хүн бол нөгөө би миний хоёроос халаад нөгөө бүгдээрээ яа цаах амьдрах уу гэдэг сэтгэхүй шүү дээ. Энэ нь бол оршихуйн 3 хэмжээс болчихж байгаа юм. Амьтад бол оршихуйн зарим нь 1 хэмжээстэй, зарим нь 2 хэмжээстэй. 1 хэмжээс гэдэг нь би, 2 хэмжээс гэдэг нь би бас миний үр хөвгт гэдэг. 3 хэмжээс гэдэг нь бол тэрнээс халаад бусдын талаар бодно гэсэн үг байхгүй. Ингээд нөгөө оюун санаа чинь ингэж нөгөө өргөн цар хүрээнд ажиллаад ирэхлээр л хүний өөрийн мөн чанарыг хүчрэх болж эхэлдэг. Түүнээс биш хүчрэх оршихуй гэдэг, оршихуйн хүчрэх байдал гэдэг чинь эсвэл хүмүүнийг хүчрхжүүлэх гэдэг нь бол булчинтай болох тухай асуудал ш. Булчингийн асуудал одоогоос 70-аас 80 мянган жилийн өмнө хүн төрлөخت нь ухамсарын одоо нийгмийн хөгжил буюу ухамсарт амьдралын хэм маягийг үүсгэсэн цагаас эхлээд булчин асуудлыг шийдэхэд болцсон. Одоо ухамсарын хүч асуудлыг шийдэх болсон. Тэгэхээр энэ түрүүний асуудаг хүчрхийг орших гэдэг чинь юу вэ гэхээр ухамсарын хүчийг тэтгэх. Өнөөдөр ухамсарын хүчээр л нийгэм оршин тогтно, улс орон хөгжин, тэр ихтгэл хувь хүний амьдрал ч гэсэн сайхан байх хэсэг нөгөө амьдралын чанарын асуудал чинь нөгөө оюун санаа хэрэг хүчрхийг болж байгаатай л холбоотой. Тэгэхээр оюун санаа хүчрхжүүлдэг гол зүйл нь юу гэхээр мэдлэг байдаг. Нөгөө талдаа бол амьдралыг утга учиртай болгож байгаа гол зүйл нь мэдрэмж байдаг. Тэгэхээр энэ хоёрын хослыг хэрхэн зөв хангах вэ? Тэгээд мэдлэг нь одоо 20-80 зарчмаар бол мэдлэг нь 80%, мэдрэмж нь 20% энэ хослол бүрдэж нөгөө амьдрал нь утга учиртай үр дүнтэй болно л гэсэн санаа. Хоёлаа би таныг бас танилцуулсандаа би тантай анх уулзахдаа надад ингээд ирчүүдийн тухай би ингээд ярих гэсэн юм аа. Яа тэгэхээр би өөрөө эмэгтэй хүн. Тэгээд нэг хоёр эмэгтэй суучаад эр хүний тухай ярих нэг өөр те. Гэтэл яг эрэгтэй хүнтэй эрэгтэй хүнийхэн тухай ярихаар бас нэг өөр юм гарч ирэх. Тэгэхээр яг өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор тэгвэл ирчүүд ямар үед хүчтэй байдیں۔ Бас ямар үед сул дорой байгаад байдیں۔ Ирчүүдийн хүчрэх байдлыг аваад үзэхлээр эрэгтэй хүн бол байглаасаа одоо нэг юм бас өөгдсөн нэг генетикийн гэх юм уу те биологийн хүчин зүйл байна. Тэр нь бол ер нь жоохон хаа байгаа газар жоохон альфа шинжтэй байх гэдэг байдаг. Сүргийн тэргүүн байх гэдэг байна. Энэ ч одоо хэдэн сая жилээр биднэрт яваад ирсэн биологийн хүчин зүйл учраас алга болчихгүй байна. Гэхдээ түүнийг ухамсарынхаа хүчин зүйлээр зохицуулаад амьдралд яг хэрэгтэй нөхцөл байдалд хэрэгтэй хэлбэрээр тэрийг хэрэгжүүлж чадах тийм нэг хүчрхэг ир хүмүүс өнөөдөр жоохон дутаад байна л да. Ялангуяа сүүлийн үед тэр яригадаад байгаа юм. Хүн нэг юм зүйлийг ойлгох хэрэгтэй юм билээ л да. Энэ хөхтөн амтан гэж ярьдаг сүүн тижээлтэнгүүдийн үйл ажиллагааны удирдлагын гол механизм тархин дотор байдаг сэтгэл хөдлөлийн тархи байхгүй юу? Сэтгэл хөдлөлийн тархи. Хүн болоод ирэхлээр хүнийх болохоор үйл ажиллагааны гол механизм нь удирдлагын механизм нь ухамсарын тархи байхгүй юу? Ухамсарын тархи сэтгэл хөдлөлийн тархиа зохицуулах тэр үйл ажиллагааг EQ буюу emotional quotient гэдэг тийм сэтгэл хөдлөлийн чадамж гэдэг. Энэ чадамж нь эр хүнд илүү өндөр байх хэрэгтэй. Яагаад гэхээр эр хүн өөрөө илүүтэй гэрээс гаднах үйл ажиллагаануудыг зохицуулдаг. Илүү хүнд хэцүү зүйлтэй нүүр тулахад бэлэн байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол заавал эр хүн шиг тийм байх албагүй. Яагаад гэхээр эмэгтэй хүн илүү нөгөө үр хүүхдээ хайрлах хэвээр, инхрийлэх хэвээр, нөгөө гэр орондох асуудлаа шийдэх хэвээр, эмэгтэй хүнд нөгөө мэдрэмж суурь нь илүү өндөр угаасаач байдаг. Тэр нь ч гэсэн ерөнхийдөө зөв зохистой юм баггүй юу? Хитэрчгүй л бол зөв зохистой. Эрэгтэй хүн бол эмэгтэй хүний дэргэд бол тэр сэтгэл хөдлөлийн чадамж нь илүү өндөр байх хэвээр. Ингэж хүчрхэг байна. Гэтэл орчин үед юу яриад байгаа юм гэхээр эрэгтэй хүний чинь эмэгтэй хүн шиг болох гээд штэ. Одоо нөгөө тийм зөөлөн одоо юм нялцгай болох гэдэг. За. Эр хүн уйлдгүй ингээд монголчуудын хүүхдээ өсгдөг тэр цаг үеийн сургаалыг одоо барьж аваад ингэж одоо ирчүүдийг боомлсоор хагаад одоо бараг травматай болгочлоо ч гэх шиг тийм. Амиа орлолт өндөр байна мэн гэдэг. Өндөр байна ч гэх шиг. Эцсийн дүндээ тэд нар уйлахгүй барьснаасаа амиа хорлоод байгаа хэрэг биш. Зүгээр оюун санаа нь хүчрхэж мэдлэгж чадахгүй байгаа учраас амиа орлоод байгаа юм. Энэ хоёр чинь ялгаатай юм байхгүй. Тэгэнгүүт зүгээр бодоод үзээрэй. Европын улсуудчиг улс орн хөгжсөн, орчин нь тав тодоо болсон. Одоо дайн дажин гарахгүй бол ирчүүд нь ингээл амар хатуу ширүү нөхцөл байдал руу нүүр тулаад ах шаардлага болсон. Өнөөдөр Монголд бол ингээл 100 хөдөө аялаар л явлаа. Эрэгтэй ирчүүд нь бол бөөн л нөгөө сорилттой нүүр тулна шүү дээ, тийм. Тэгэхээр чинь хөгжлийн түвшин хоёр өөр байна. Тэгээд өнөөдөр бид нар хөгжих гэж ядчихж ирчүүдээ сул дорой байх
тийм юунууд хийгээд байгаа байхгүй зарим нэг хүмүүс хийгээд байна шүү дээ. Уйлж болно одоо уйл гэдэг. Уйлж байгаа эр хүнийг харсан хүүхэд нь яах юм? Тэр эр хүнд итгэж найдаж явж байгаа. Миний нөгөө салхи шуурганы хамгаалалт нөгөө мэс зүсэж байгаа гэдэг нэг юм эмэгтэй хүний дотор эр хүний талаарх нэг юм гоё юм бат хамгаалтын талаар төсөөл байгаа шүү дээ. Тийм уул шиг нөмөртэй. Нөмөртэй тийм нөмөр. гэж харж байгаа. Тэр нөмөр нөөлөг гэж харж байсан чинь нөгөөт нь уйлаа сууж байвал яах юм? Нөмөр нөөлөг нь энэ дотор байгаа итгэл нь яах юм те? Тэгэхээр би юу гэж хэлэх дуртай гэхлээр дуртай гэхээс илүү хүсдэг вэ гэхлээр Монгол ирчүүд одоохондоо ойлгох болоогүй. Одоохондоо ойлгох болоогүй, цаг нь болоогүй. Тэр хөгжөөд улс орн сайхан болоо те бүх юм жигдэрсний дараа бол за ойлвол ойлно үсттэй те тэр үед өөрсдөө мэдэг. Хүснэгээ яа. Тий. Өнөөдөртөө бол болоогүй шүү. Монгол хэр хүн одоо хүчрэг байх шаардлага нь байсаар байна. Урд хойд хоёр хөршөө хар. Ямар хүчрэг хоёр гүрний дунд байна. Эдийн засгийн чадамжийг хар. Хүн амынхаа тоог хар. Тэ? Амьдралынхаа чанарыг хар. Тэгээд улс орныхоо тэр нэг олон улсын түвшинд үзүүлдэг индексүүдийг хар, тэ? Үзүүлэлтүүдийг хар. Бид ойлгох болсон юм уу гэдээ өөрсдөө асуугаад үз. Болоогүй. Хэрвээ эр хүн уйлж болохгүйгээд нулимсаа залгаад тэрнийхээ тоолонгоор амиа хорлдог гэсэн бол өнөөдөр бидний нөгөө мундаг гэж яриад байгаа Чингис хаан яасан? Яагаад хорлоогүй? Чингис хааны тулсан амьдрал чинь ямар хэцүү илээ те? Өнөөдрийнхөр бол баг амьдралын тэр доод мухарт хүртэл зовлон үзсэн байгаа шүү дээ. Аав нь хорлуулсан. Тэ? Эхнэр нь булаалгацсан. За тэгээ гэр бүл дотроо бас хагарал гарсан. Ах дүү нар хамаатан саданд бүгд хаяа явцсан. Өөрөө зарим үед нь дайснуудаа олзлогдоод гавлуулсан те. Боддоо. Тэр хүн яагаад амиа хорлоогүй? Тэр хүн уйлаад суух ирэх байгаагүй те. Тэгэхээр энэ амиа хорлолт чинь уйл хуйлахгүй хамаагүй юм аа. Зарим нэг зүйлийг хэтрүүлээд байна. Энэ юм болгоныг трама гэдэг нөгөө сэтгэлийн гэмтэл рүү аваач чихээд байна. Тэгээ уйлахгүй болохоор нөгөө трамыг гадагшлахгүй тэгээд амиа хорлолтод хүргээд байна гэдэг байна. Үгүй энэ бүхэн чинь хүн болгоны амьдрал тохиолддог юм. Гагцгүй үнийг оюун санааны хүчээр өдөртөн зохицуулж чадж байгаа цаашаа сайхан ирээд рүү яваад чадахгүй байгаа нь унж байгаа юм. Тэгэхээр энэ чинь оюун санаагаа хүчрхжүүлэх тухай асуудал болохоос ш нөгөө уйлах уйлахгүй тухай асуудал ш. Уйлах уйлахгүй тухай асуудалтай холбоо яриад байвал Монгол эр хүнийг улам сул дараа болгоод байгаа юм. Тэгэхээр Монгол ирчүүд хүчрхэг байх ёстой. Ягаад тэгэхээр нөгөө талд нь эмэгтэйчүүд нь бас яг энэ тэнцүү хөдөлмөрлөө зүтгээд байна штэ. Тийм штэ. Тэгэхээр эмэгтэйчүүдийг юу гэдэг нэг юм хүчрхэг эмэгтэйчүүд эмэгтэйчүүд хүчрхэг байх ёстой. Улс төрийн оролцоо, нийгмийн оролцоо гэж эмэгтэйчүүдэд нэг талд нь хүчрхжүүлэх мессеж яваад байдаг. Нөгөө талд нь ирчүүдийн сул дараалах мессеж яваад байдаг. Энэ чинь Монголын нийгмийг сүйтгэж штэ. Одоо би ээж тэгээд эхнэр хүний хувьд асууя л та. Тэгвэл би дэрэгдээ байгаа ирчүүдийг би яаж хүчтэй байлгах юм? Бас нөгөө талаараа бид нэр яагаад ирчүүдийгээ сул дор ойлгоод байдیں۔ Эмэгтэйчүүдийн хувьд. Сул дорой болгоод байгаа нэг асуудал нь за яг хөтэ энэ их мапантай юм л да төвхтэй. Гэхдээ маш товчхоноор ингээд богинохын хэлж өгөхөд бол Монгол хүн ер нь бие хинбэ гэдгээ жоохон мартчихад байна. Бидний ярьдаг нэг зүйл байдаг шүү дээ. National identity буюу Монгол хүний ондоошил. Энэ ондоошил нь яг хөглөөр бусад үндэстнээс ялгарх ондоошил. Нөгөө талаас аваад энэ монголчуудын ижилсэл буюу өөр хоорондоо ижил төстэй байдал нь байдаг байхгүй юу? Ялгарл болчихж байгаа. Энэ ялгарлаа монголчууд хайгаад ч олохгүй байна. Өөрсдөө бас таньж мэдэж чадахгүй байгаа даа. Энэ юутай холбоотой гэхээр түүхэн цаг хугацаатай холбоотой л да. Өнийг 200 гаруй жил манжийн нөлөөнд байчлаа. 200 гаруй жил манжийн нөлөөнд байсан хүмүүс чинь болж л өгвөл манжууд чинь өөрсдөө соёл нөөцөл өвчний болгоор өөрсдөө соёлыг шахаж байгаа шүү дээ. Яагаад бид нэр 5 гизэгтэй болцсон юм? Тэ? Одоо ингээд тунгалаг тамир энтрийг харахад одоо тэ урдуура хуссан хойшоо 5 гизэгтэй энэ чинь манжийн нөлөө. Яагаад бид нар нөгөө босоо цагтаа дээлийг манж цагтаа дээл гэж ярьдаг байсан юм? Энэ чинь манж соёлын юм орж ирсэн. Тэрнээс өмнөх нь бол бараг ташуу цагтаа дээлтэй байсан байх гэдэг байхгүй юу? Энэ мэтлэнгээр ингээд 200 гаруй жил бид нар гадны соёлын нөлөөнд автчихагаад тэрнээсээ чүүтайтай гараад 10 жил болоогүй байтал Оросод юм л. Тий, Оросын нөлөөнд орчиж байгаа байхгүй юу? Товчхондоо бол өөрсдийнх нь нөгөө уламжлал үндсэн нөгөө дарж нууж явсан Монгол гэдэг юм гаргаж ирж амжаагүй гаргаж ирэх гэж оролдож байгаа нь Оросын нөлөө ороод ирчихв дахиад дарагдчих байгаа. Ингээд 70 жил явлаа. Тэгээ 90 онд Оросын нөлөөлөөс гараад ураа гэж ингэсэн чинь барууны нөлөө ороод ирчих. Ирэх чөлөө ардчлал
эд хөрөнгө баялаг те. Ингээд нөгөө өөрсдийнхөө онцлогийг олж нээж илрүүлэхээс түрүүтэй яаж амьдрах уу, яаж мөнгөтэй болох уу гэдэг аян руу чинь нийгмээрээ гараа явчихлаа чинь энэ ч орхигдож байгаа байхгүй юу. Ийм дунд бид нэр хэрэг үзэх юм бол 200 гаруй жил Манж, 70 жил Орос гэж үзэхлээр ерөнхийдөө 300 орчим жил болж байгаа. Тэгээд дээрэс нь сүүлийн 30 жилээ нэмэх юм бол 300 гаруй жил хідэн үе вэ гэдэг юм байна. Маш олон үе бид нэр нөгөө өөрсдийнхөө мөн чанарыг нууж, өөрсдийнхөө мөн чанарыг эргээд олж чадахгүй явсаар гоод хөндөрсөөр гоод алсарсаар гоод одоо нөгөө бид хин юм бэ, би хин юм бэ гэдэг мэдэхгүй нэг ийм нөхцөл байдал руу орчиж байгаа. Энэ нөхцөл байдал руу орчингуй ч бид нэр одоо бид нар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэйгээ яаж харьцах хэвтэй юм. Эрчүүд нь эмэгтэйчүүдтэйгээ яаж харьцах хэвтэй юм. Аав ээж нь хүүхдтэйгээ яаж харьцах хэвтэй юм. Залуу үеийн дээд үетэйгээ яаж харьцах хэвтэй бүгд нөгөө мэдэхгүй. Яаж яхад нөгөө учраа олохгүй байж хаад барууны нөгөө мэдээлэл ингээ бөмбөгдөөл нь шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ энэ дунд чинь одоо яг үнийг хэлэхэд Монгол хүн бүр парадокс байгаа. Сэтгэл нөгөө юм оюун санааны сэтгэл зүйн парадокс байгаа. Ойлгомжгүй байдал төрсөн. Нэг инхэнч зөв юм шиг, нэг тэгхэнч зөв юм шиг ийм байдал байгаа. Тэгэхээр одоо нэг талдаа гараад жоохон ер нь Монгол хүн Монгол уламжлал дээрээ суурилж ижил Монгол гэдэг энэ онцлог улсыг хөгжүүлнэ шүү дээ. Тэгэхээр ийм парадокс байгаа. Тэгэхээр эндийг яаж гарах ёстой гэхээр бид нар уламжлалаа судлах хэрэгтэй. Бид хин бэ гэдэг таних хэрэгтэй. Энийгээ харах юм бол уламжлал чинь угаасаа эмэгтэй нэрхтэйгээ яаж хүндлэх ёстой юм, яаж харьцах ёстой юм. Эрэгтэй нэргээд эмэгтэйгээ яаж хүндэлж харьцах ёстой юм. Энэ тэнцүү харилцааны хэм маяг уламжлал чинь байж байгаа. Зөвхөн өнөөдрийн нөхцөл байдалд бол Монголд нэг хоёр соёлын холимог байдал байгаа даа л да. Хөдөө орон нутгад нөгөө нүүдэлж уламжлалт соёл нь байгаа даа. Хот суурин газарт бол барууны соёлын хэм маяг түлхүү нэвтрээ ороод ирсэн. Тэгэхээр амьдралын нэг тодорхой хоёр өөр хэм маяг байх болчиход байгаа. Тэгэхээр хөдөө орон нутгад бол уламжлалаа бариад нөгөө ахуй онцлогд суурилсан соёлын ялгаа нь бол байж байна. Ажил үүргийн хуваарлт нь байж байна. Хуучнараа байж. Хотод бол эрэгтэйчдэр эмэгтэйчдэр яг адилхан ажлын 8 цаг ажиллаад байна да. Тэгээд хийж байгаа ажил нь ялгаа байхгүй ачаал яваад бараг адилхан. Заримдаа эмэгтэйч хүнд ажил хийж магадгүй эрэгтэй нараа хөнгөн ч хийж яхахыг үүсэхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд яах юм гэхээр нөгөө ажилд харж ирлээ эрэгтэй нь орон дээрээ буудан дээрээ суугаа зургатаа үзээд эмэгтэй нь хоол хийдэг. Энэ нөгөө хэм маяг чинь байж болохгүй л гэдэг юм. Хуучин цагт бол хөдөө салхи шуурга сөрөөд малдаа явж байгаад ирсэн эрэгтэйг эмэгтэй нь бол нөгөө амраагаад амар гэд дээш нь залаад хоол цагийг хийж өгч нь бол нөгөө эргээд адуу малдаа гарахт нь ирч хүчийн сэлбэх амраах ядраад ирсэн байгаа шүү дээ. Тэр нөгөө соёлын онцлогтой холбоотой юм байхгүй юу? Тэр онцлогийг чинь үлдэгдэл нь тэр чигээр суурин соёл иржил тэр чигээр орж ирчээд хоёулаа адилхан ачаал үүрж ирэнгүүтээ эрэгтэй бүдэн дээр хөвтөд өгч нь болохгүй л гэдэг. Хин завтай нь хин эртэрсэн оройн хоол хийдэг байх, хин эрт болсон өглөөнийхөө цаг бэлдэг байх, хин завтай нь хүүхдээ хөргөж өгч авдаг байх, хин одоо боломжтой төрүүлээд дэлгүүр орчноос хүсээ цуглуулдаг байх ч гэдэм үү. Энэ тэнцүү харилцаа суурин соёл хэрэгжилт илүү чухал. Гэхдээ тэглээгээд эн чинь нэг юм хэцүү цаг үед бамбай болдог тэр эр хүнийг нөгөө доош нь хийж ч юм уу эсвэл дарамтлах ч юм уу эсвэл эмэгтэйчүүд нь илүү одоо юу гэдгийг эрэгтэйчүүдийнхаа гендер ярьж дээр нь гарах ч юм уу тухайн асуудал биш. Ажил үүргээ бол яг энэ тэнцүү байгаа тийм чинь. Гэхдээ л энэ эрчүүч хөрх юм игцэгтэй цаг үед бол бидний өмнөөс хамгийн түрүүнд нөгөө дайны гал руу нөгөө хатуу хөтөө рүү орох хүмүүстэй гэж бодож бас л одоо ингэж хүндэл дээдлж хурцалж нөгөө хүчрхэг чадвар гэн. Гэхдээ ер нь явж энэ хүчрхэг чадвар чинь энэ оюун санаанд байдаг. Амтналаг зөнгийг үүсэх юм бол хүн гэдэг амтан байглаасаа бусад амьтдаа адилхан амьд үлдэхин төлөө тэмцдэг. Нөгөө биегээ боддог. Энэ чанар байгаа. Бидний тархин дотор амигдала гэдэг нэг хэсэг байдаг байхгүй юу? Амигдала гэдэг чинь нөгөө аюулыг илрүүлээд нөгөө зудах эсвэл нөгөө амьд гарахын тулд тэмцэх горимд шилжүүлдэг. Одоо тархины бол 103 гэж. Гэтэл яагаад хүн гэдэг амьтанд тэрий чинь оюун ухааныхаа хүчээр цогцолоод цэргүүдийг харах юм бол тангараг өргөд байгаа. Онцгой байдлын тангараг өргөж байгаа. Цагдаагийн тангараг өргөж байгаа. Дандаа ам бие үл хайрлан нөгөө би амьд гарах нь чухал биш. Энэ оршихууга бусдын сайн сайхны төлөө зориулна гэдэг тангараг өргөд байгаа шалтгаан нөгөө тархин доторх нөгөө хуваа хичээсэн кодлтыг эсрүүцсэн кодлт хийж байгаа байхгүй. Тэгээ эн чинь одоо зүгээр бүгд бодоод үзэл да. Цагаан тулахад чигтэйхэн булчинтай том биетэй хэрнээ нэг аюул тохиоход айгаа цогтдаг эр хүн хүчрэхэггүй
хүчтэй юу? Эсвэл жирийн нэг одоо сул дорой юм шиг харагдчихж болно. Жижигхэн битэй байж болно. Гэхдээ аюул гарч ирэхэд цагаан тулахад өөрөө өхөхөөс жаахгүй тэр аргээр одоо улс үндэстний хамгаалаад дайрдаг одоо тий сөрөн зогсож чаддаг эрэхтэй хүчрэх хүү гэдгийг бодоод бас. Тэгэхээр нөгөөх нь хүчрэх шүү дээ хоёр дахь хувьд. Тэгэхээр энэ хоёр дахь хувьд хаанаас гарч ирэхээр оюун санаа, мэдлэг эндээс гарч байгаа. Тэгэхээр бид нар бүр ялангуяа хэлэх юм бол эрчүүдийг яаж хүчрхжүүлэх вэ? Мэдлэгжүүлж хийж хүчрхжүүлнэ. Өнөөдөр эрчүүд маань за зарим бүгдийг хэлээгүй шүү. Гэхдээ олонх нийтээр сурахад жоохон хойрог байна. Энэ тэнд сургалт дээр явж байхад ч харагдаж байна. Янз бүрийн сайн дурын ажил, нийгмийн юунууд дээр ч харагдаж байна. Нийт оролцооны 70-80% нэмэгтэйчүүд байгаа даа шүү дээ. Эрчүүд маань хаана олон байна гэхлээр за яг ойлгомжтой цэргийн газар их байж гэн, цэрэг цагдаагийн газрууд дийлэх байна. Тэгээд улс төр дийлэх байна тийм. Тэгээд бусад газарнууд эмэгтэйчүүд нь бараг дийлэх болчих гээд байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ялангуяа сур гэхлээр нөгөө эрэгтэй хүнд чинь нэг эго байгаа байхгүй юу? Энэ чинь нөгөө монгол хүний дотор байгаа даа шүү дээ. За. Тий. Одоо сурахлаар юу ч мэдэхгүй учраас сурж байгаа гэж ойлгоод тэгээ юу ч мэдэхгүй гэж хүлээж авах гэхлээр чинь намайг дор орчих гээд байгаа юм шиг санагдаад энэ эго байгаад байна. Гэтэ энэ эгогоо жоохон дараад сурж иж би энэ их орныг энэ улс үндэстний одоо хувь нэмрээ оруулна. Сурж иж би хүчрхэг байна. Хүчрхэг байж иж би одоо ар гэрээ хамгаална, амьдралын чанарыг сайжруулна гэдэг. Энэ юм ойлгоод сурахад жоохон шамдвал Монгол эр хүнд уг нь суур чанар байгаахгүй тэр эго нэг хатгах тий. Тэр нэг амбиц гэх юм уу, эго гэх юм уу, эсвэл тэр нэг юм Монгол эр хүний дигнити гэх юм уу тий. Тийм сэтгэл зүйн бол дотоод хүчрхэг байдал байгаа. Түүнийг оюун санааны хүчрхэг байдлаар дэмжиж өгчиж сая үүргээ гүйцэтгэв. Тэгэхгүй бол зүгээр сэтгэл зүйн хүчрхэг байдал чинь цагаан тулаар аргаа олохгүй мухард нь штэ. Би чаднаа л гэдэг цагаас тулаар барьц алдсан штэ. Нөгөө сайхан сэтгэл. Тэгэхээр би бол Монгол гэр бүлийг өнөөдөр зүгээр хамтдаа хүчрхэгжээсэ гэж бодоод байгаа. За. Эрэгтэй хүчрхэг бай, эмэгтэй хүчрхэг бай. Хүчрхэг байдал гэдэг бол оюун санааны тэр хөрөнгө оруулалтаар бий болно. Хамгийн гол нь тэр нэг юм тууштай зорилготой, зарчимтай, сахилга баттай. Энэ бол хүчрхэг болгодог хүнийг. Ер нь сайн хараад байвал зарчмаасаа гаждаг хүн илүү хүчрхэг байдаг. Зарчим биш, сэтгэл хөдлөө дагдаг хүн зарчмаа хийддэг. Тэгээ сэтгэл хөдлөө дагдаг хүн илүү сул дорой байдаг. Тэгэхээр сэтгэл хөдлөө дагдаг хүнийг хүн удирдах их амархан байт юм л гадны за одоо ороод нөгөөд хийж уурлуулчих гэвэл ороод уурлуулчих. Тэгээ уурлуулыг гэхлээр гэл нэг юм хийхэд тэрэнд нь автаад уурладаг. Товчхондоо уурыг чинь хэн хүргэн өөрийг чинь тэр удирдна. Тийм удирдлага. Тийм удирдлагаа бусдын гарт өгөөд шүү дээ. Тэгэхээр бусдын удирдлаганд байгаа хүн яаж хүчрхэг байх юм бэ гэдэг тийм. Тэгэхээр emotional буюу тэр сэтгэл хөдлөлийн чадамж, удирдах чадамж гэдэг бол өөрөө хүчрхэг байдлыг бий болгоно. Тэрний цаана нь нөгөө зарчим, зорилгын асуудлууд гарч ирдэг. Түүнийг бол оюун санааны хүчээр л бий болгоно. Одоо хоёлаа бүр ингээд та ойлголтын үед маш өргөн утгаар маш гоё тайлбарлаж байна л да. Тэгвэл яг энийг үзэж байгаа нэг ээжд те за хос те нөхөр нь байгаа. За тэгвэл танаа гэр бүл одоо манай гэр бүл хүчтэй байя гэдэг зорилго тавиа. За тэгэнгүүт хамгийн түрүүнд бид нар юунаас эхлэх вэ? За одоо нэг юм алхам байна шүү дээ. За би хувь хүний хувьд ингээд ботход за ойрын хэдэн жил надад тулгарч болох ямар эрсдэл аюул байна. Би үнийг яаж хэрхэн даван тулах уу гэдэг дээрээ тулгуурлаж зорилгоо ингээд тавьдаг. Тэгвэл гэр бүлийн хувьд яг энэ хүчтэй байхын тулд та яг хаанаас нийлж ингэж эхлэх ёстой вэ? За мэдээж эхэлж болох олон цэгэл байгаа бах. Гэхдээ би бол нөгөө нэг хамтын зорилгоо тодорхойлохоос, хамтын ирээдүгөө зөв тодорхойлохоос л эхлэх бах. Ирээдүйд ер нь яг ямар ирээдүг хүсэж байгаа тэр хоёр. Ирээдүгөө хамтдаа яг яаж харж байгаа юм. Тэгэхээр яагаад ингэж хэлж байгаа гэхээр Чингис хааны хэлсэн үг шүү дээ. Хитийн зорилго үгүй бол ойрын зовлон оршно гэдэг. Хитийн зорилго гэдэг чинь тэр алс холын зорилго буюу цаг хугацааны үед ирээдүгөө их холоор хараад тэгээд тийшээ явахлаар юм жижиг сажиг ашиг сонирхол, жижиг сажиг сэтгэл хөдлөлч гэдэг юм уу, жижиг сажиг зүйлс нэг тийм асуудал биш болоод илүү давж гарах чадвартай болно. Тэгээд хамтдаа тэр зорилго дээр нэгтгэх юм бол хүмүүс ер нь салж явдаг байхгүй юу? Зүгээр зорилго нэгтгэхгүй бол дандаа салж утарна. Тэгээд нэг юм хоёр өөр зорилготой хоёр тусдаа санаатай нэг гэрт амьдарч байгаа хүмүүс болж хувирах гэдэг. Тэр зорилго нэгдээ, ирээдүйн зорилгоо нэгтгээд холын зорилго тавиа. Хэрвээ хитийн зорилго байхгүй бол ойрын зовлон оршно гэд хэлдэг үг чинь
нэг алсын хараадаа эрхэм зоригтой амьдрахгүй бол нэг бодол нь босгоод авахгүй яриан тулгаа тойрсон болчдөг. Энэ нөгөө хов жижиг сажиг юм дээр төвлөрч гэсэн. Мэдээж өнөөдрийн хэрэгцээ асуудлаа шийдэх байдлаар надад ийм асуудал байгаа юм чи үүнийг шийдэхин тулд яаж би хөгжихүүгээд асуудал хэрэгцээнээс үүсч болно л доо. Гэхдээ эхлээд зорилгоо тавьчаад тэр зорилго чинь та нарыг нэгтгэдэг хүчрхэгжүүлдэг гол сэтэлжүүлэлт нь байгаа. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд бидэнд дутуу юу байна гэж хараад надад ур чадвар дутуу байна. Тэгвэл би ур чадвар эзэмшиж. Надад мэдлэг дутаад байна. Тэгвэл би мэдлэгээ эзэмшиж. Тэрэнд хүрэхийн тулд би энэ сэтгэл хөдлөлөө зохицуул сурахгүй болохгүй юм байна. Тэр зорилгод хүрч чадахгүй юм байна. Тэр зорилгодоо биелүүлэхийн тулд би жоохон мөнгөний нөгөө санхүүгийн менежмент сайтай байхгүй болохгүй юм байна. Гэх мэтлэнгээр нөгөө зорилгоор баримжаалсан нөгөө асуудлаа шийдвэрлээд зорилгоор баримжаалсан төлөвлөлт хийгээ явах хэрэгтэй. Энэ бол хувь хүний төвшөнд. Эний чинь улс орны төвшөнд бол одоо сүүлийн хэдэн жил монголчууд яриад байна шүү дээ. Үр дүнд баримжаалсан, үр дүнд суурилсан бодлого боловсруулалт төлөвлөлт гэж яриад байгаа чинь хувь хүн дээр ингэж л бууж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ хамтын хөгжил гэдэг, хамтын хүчирхэгжил гэдэг бол энэ тэргуунд зорилгоор баримжаалагдаж, зорилгоо тавьж ижил эхэлнэ. Тэгээд хөгжих явц нь бол дандаа мэдлэгээр дэмжигдэнэ. За мэдрэмж бол яг амьдрахад хэрэгтэй. Гэхдээ хүн байхын тулд хөгжихийн тулд мэдлэг нь илүү чухал. Одоо яг ингээд танаас асуул та эрэгтэй хүнд эмэгтэй хүн за одоо ингээд миний хувьд бол надад би яаж одоо нөгөө нэг эрэгтэй хүнээс өөрийнхөө тэр хүчийг авдаг хэр маань нөхөр за болно штэ тий хоёлаа яаж яаж байгаа болгоно эсвэл надад нэг ботсон юм байгаа гэж хэлэх үг надад амар гой санагддаг байхгүй энэ хүн төлөвлөгөөтэй юм байна тий тэгвэл би найдаж болох юм байна тэгвэл би одоо энэ юм одоо өнөөдрийн одоо миний шин нойргүй хонох ч юм хамаа алга тий энэ хүн чинь нэг юм төлөвлөөд нь штэ гэдэг нэг юм тэр нь харин надад аюугай хүч өгдөг байхгүй тэгвэл яг эр хүнд тэгвэл эмэгтэй хүн яаж хүч өгдөг вэ? Миний л хувьчууд тий. Миний л хувьд эмэгтэй хүн яг ийм найдвартай, баталгаатай. Одоо нөмөр нөөлөг инээ тэр хэслөө баг найдвартай, баталгаатай энэ хүн хизээч нөгөө итгэж болно гэдэг өнцг нь бол хизээч урахгүй. Миний талд гэдэг одоо өөрийнх нь талд зогсно гэдэг нь итгэл байвал эрэгтэй хүн юу ч таавна тий. Яг тэгвэл эрэгтэй хүн эмэгтэй хүнээс өөр тийм том өсдөг байхгүй юу? Энэ эмэгтэй чинь зориггүй юм биш ч юм уу те. Эсвэл энэ эмэгтэйд ямар ч төлөвлөгөө алга гэдэг. Яг эмэгтэй хүн эрэгтэй хүнийг харж байгаа шиг юм ерөөсөө хүсдэггүй. Тэр итгэл баг өөрт нь найдаад өөрийн дагаа яваасаа гэж хүснэ. Гол нь өөрийнх нь хажууд үргэлж бат цогсон, өөрийнх нь ард талбуулж чадна гэдэг л итгэл чухал. Тэхийн тулд нөгөө найдвартай нөгөө үнэнч байдал гэдэг юм чинь тэнд яригадаад байдаг байхгүй юу? Хэрвээ энэ хүн надад итгэж байгаа бол тэгээд энэ хүний төлөө би явах төлөө гэхдээ энэ хүн намайг замын дундаас хайчихгүй байгаа даа. Тэ? Энэ хүн намайг орхичихгүй байгаа даа. Хизээж орхихгүй тодорхой бол тэр эр хүн бол бөө хүчил мэдрэн штэ тэ. Юу ч болсон явахд билээ. Сумны зэв одоо тэр мантгац заатан дээр гадаг штэ тэ. Өнөөдөр эсгэлээ би чинь нэг сэлэмний жадны үзүүр болъё гэдэг шиг тэ. Эр хүн бол ерөөсөө тийм байхгүй юу? Тэр кинонд гарч байгаа тэр үг бол маш чухал. Эр хүн бол зүгээр л сэлэмнийхэн нэр жадных нь үзүүр болоход бэлэн. Гэхдээ тэр хүн үргэлж өөрт нь итгээд үргэлж цуг явна гэдэг л итгэл байх юм бол маш юу байж байгаа. Гэхдээ эмэгтэйчүүд маань бол мэдээж хэрэв Монгол түүхэн хараад үзэх юм бол тэр итгэлийг өгдөг байсан байгаа юм. Ирчүүдэд тэрнээс гадна тэр итгэлийг л өгж байгаа. Тэгээ бусдын энэ хүн даа гэд хайчдгоо нөгөө хөгжлийн асуудал нь үргэлж явна. Өөх тэр итгэлийн өгч нөгөө талд нь бол яг хөглөөр хэрэг харах юм бол бид нөгөө 5 сумны сургаал хийний сургаал юм. Алангойхи. Тэр чинь нөгөө эмэгтэй хүн байгаа сте. За тэр Чингис хааныг одоо тийм ард нь баттай ар болж байсан хүн хин тэр хэцүү зовлонтой үед өөлийн их байна, ээж нь байна те. За эд байлдан дагуул хийгээл одоо явж явах үед хажууд нь зөвлөж чиглүүлж байсан хүн хин бүрт байна те. Хатт нь байж юм. Тэгээд түүхэнд үлдсэн олон хаттайгаар тэд нар зүгээр л чи шүү, чиний ард би шүү гэж зогсоод байгаагүй байхгүй юу. Тэр итгэлийг өгжсэн дээрэс нэмээд тэд нар ухаанаа маш их уралдуулж хөгжижсэн байгаа. Яг тэгвэл чиний ард би байна гэдэг чинь асуудал тулгарсан үед туслахад бэлэн байхын тулд хөгжлөн төвшин бас өндөр байх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Хүчтэй байх хэрэгтэй. Зэрэг ингэж явах юм байна. Зэрэг явна. Нэг нь фронтод, нэг нь back office л байна шүү дээ. Бусдаараа хөгжлөн яг тэнцүү явна гэсэн. Тэгэхээр энэний чи ялгаа нь ерөөсөө нэг нь галын шугамн дээр, нэг нь арын фронтод хоёр л
нэг нь нөгөөгөө байгаа гэдгийг нь итгэж хамтдаа гэдгээ мэдэрч явах итгэлийн хоёр жоохон ялгаатай байдал болохоос хөгжлийн үед энэ зэнцүү. Түүнээс биш эрэгтэй чадаал яваад байгаа юм чи эмэгтэй ер нь сурахгүй байсан ч яг одоо баг авцарсны энэ те үрээл сууж явах хэрэгтэй юм шиг ойлгож болохгүй. Хүн болж төрснийхөө хувьд тэр нэг хүмүүн оршихуйгаа тэр нэг үн цэнтэй зүйлийг зүгээр ямар ч үн цэнгүй өнгөрөөж хямбгаанч ерөөсө болохгүй. Энэ чинь өөрөө маш буруу зүйл юм. Хүн бол төрсөн бол эрэгтэй эмэгтэй хямбгаас ч үл хамааран хүн бол төрснөөхөө хэргийг гаргах хэрэгтэй. Тэр нь нэг юм бүтээх үн цэнд одоо амьдралаа зориулах хэрэгтэй. Дээрээс нь хүн бол төрснийх амьдралаас аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Тэр нь бол нэг юм утга учирыг олж авах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр оюун санааны одоо хөгжилгүйгээр тэр хоёрыг хийх боломжгүй байхгүй юу. Тэгэхээр бол нөгөө манайхан ч нэг юм туушраад байдаг л да. Эрэгтэй амьдралаа авч явах хэрэгтэй гэхээр тэгвэл эмэгтэй зүгээр ард нь зүгээр байж тий гэж ойлгож туушрах гэдэг үгүй. Эрэгтэй нь сэлэмний ир жадны үзүр болоо яваг. Эмэгтэй нь тэр сэлэмнийх нь одоо тий байруулна эсвэл жадных нь иш нь болоо яваг гэсэн үг тий. Хоёулаа адилхан хүчтэй байж тэр зэвсэг ажиллана штэ. Хоёр юм дугуй байж байгаа нэг нь хагарсан бол тэр маш явахгүй. Тийм тэгж л харах хэрэгтэй. Тэгэнгүүт яг одооны нөхцөл байдал дээр эрэгтэйчүүдийг нийгэмээс ирдэг эрчүүдэд ирдэг нэг дарамтыг би зүгээр тэгж харсан. Танилуучсан асуултанд дундаа явуулж исэн энэ нэг юм санхүүгийн боломжоор ч юм уу яг нэг одоо нэг яг эрэгтэй хүмүүс туугч байран тугалж хариулна гэдэг шиг нэг эрэгтэй хүний амьдрал нэг юм янз нэг үе ядж шүү дээ. Тэрүүгээр нэг юм эрэгтэй хүнийг энэ бол хүчгүй хүн гэдэг ч юм уу те нэг тийм үл ойшоосон байдлаар тэр одоо нэг хитвчнийх нь хэмжээгээр нэг юм харьцгаад байдаг. Тэр эрчүүдэд амар дарамт болдог гэж би харсан. Мэдээж болно. Тэр тусмаа залуу наснд их дарамт болно. Яг дээр залуу нас гэдэг чинь мэдлэг туршлага нингээ үе байгаа. Ажлын байр хөдөлмөрийн зах зээл дээр одоо үнэлэмж нь доогуур үе байгаа. Тэгсэн хэрнээ тэр үе чинь сэтгэл хөдлөлийн түвшин илүү өндөр үе байхгүй юу? Ер нь хүн 25 нас хүрэхэд хүний энэ тархины ухамсарт хэсэг буюу духны хэсэг. Энэ хэсэг 25 наснд хөгжиж дуусдаг гэж байгаа суур потенциал нь. Тэгэхээр 25 наснаас хойш одоо нэг жоохон ухамсартай бодож шийдвэр гаргах нөхцөл бүрэлдэж чинь гэсэн үг. Гэхдээ шууд биш л дээ. Ихэнхдээ хүмүүсийг хараад хахад нэг 30 гарч байгаа л би их юм бэ? Миний амьдралын зорилго юу вэ гэдэг асуулт руу 30 гарч иж ороод байгаа юм. Тэр 30 гарч иж орж ийн гэдэг санаа чинь 25 наснд тарих хөгжөөд байгаа. Яа 30 гарч иж орж ийн гэхэлэр тэр хооронд чинь нөгөө өөрөө алдаж оноод нэг туршлага хураах процесс өрнөд байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь ер нь 30 хүртэл бол энэ илүү том дарамт болно гэсэн үг саяны асуудал зүйл. Яагаад тэгэхээр ухамсарт тарих хөгжиж амжаагүй байхад юу зөв юу бурууг ялгах чадваргүй. Тэгээд тэр дундаа сэтгэл хөдлөлийн тархины нөлөө өндөр гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр залуу наснд илүү дарамт болно. 30 наснаас хойш харцангуй гайгүй. Гэхдээ өөрийгөө хөгжүүлээгүй бол дарамт хийвэрэ байна. Хөгжсөн хүнд бол гайгүй. Эн чинь чухал биш юм биш тэгээ ойлгоод эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр бусад хүн юу гэж харахаас бол хамаарат би өөрөө ойлгочвол дарамт биш болчихно. Би өөрөө ойлгохгүй дарамт болно да. Гэхдээ олонход бас тийм хөгжөөд явах боломж нь хэр байгаа юм. Амьдралын нөхцөл байдал шахагдаад хөгжих завгүй явж болно шүү дээ. Тэгэхээр эндийг нэг зүйлийг олох хэрэгтэй. Энэ өөрөө 90 оноос хойш гарсан юм л да. Орж ирж байгаа юм баггүй юу? Жохон капиталист маягийн үзэл санаан дээр суурилсан л амьдралыг хэмжиж болчиход байна шүү дээ. Амьдралыг авч явахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй. Тэгээд мөнгөгүй бол эсрэгээр амьдралыг авч явж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр амьдрал авч явж чадахгүй ирэх хүн бол ямар юмных нь ойлгохтой ирэх хүн байх юм гал те. Иймэрхүү юм локкор буруутгал хийгдээд байгаа байхгүй юу? Үнэндээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ тэгээ дагаад гарч байгаа нэг зүйлэн дээр санхүүгийн эрх чөлөө гэдэг юмтай бас холбогдож байгаа. Санхүүгийн хувьд хүн эрх чөлөөнд төрнө гэж хязгаарч байхгүй байхгүй юу? Хэдэн төрхтэй байхыг санхүүгийн эрх чөлөөнд төрлөө гэж ярих юм. Хэмжээгүй байхгүй юу? Хязгааргүй тий. Хүн хүсэл шунлал дарахгүй бол түүнд хэрэглэх мөнгөний хэмжээ дуусахгүй байхгүй. Тэгэхээр санхүүгийн эрх чөлөө гэхээс илүүтэй хүн эрх чөлөөт амьдралыг зөвхөн санхүүгээрээ яаж дэмжих үү гэдэг асуудал яригдах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр эрх чөлөөт амьдрал гэдгээ эхлээд зорилгоо тодорхойлж ийж энэ зорилгыг биелүүлэхийн тулд надад би ийм амьдралын хэмээгээр амьдрал. Ер нь хүн өөрийгөө таних зорилгоо тодорхойлж дараа л миний амьдралын маяг ийм төвшөнд байхад болох юм байна гэдгийг харахаар тэр чинь хэрэгцээний төвшин гараад ирнэ. Хэрэгцээний төвшөндөө хараад тэгвэл энэ хэмжээний орлогыг би нэг дор биш. Ер нь амьдралынхаа туршид ажиллах хөдөлмөрийн чадамжтай байгаа үедээ би хэрхэн яаж цуглуулах вэ гэдэг энэ ухаалаг төлөвлөгөө гаргаж ийж тэгээ олж байгаа мөнгө нь нөгөө хэрэгцээнд нь хүрж ийж энэ чинь юунд санаа зовхгүй эрх чөлөөтэй амьдрал болж хувирдаг байхгүй юу. Тэгэхээр
энийг мэдгүйс болоод санхүүгийн эрхчлөө гэж ярихлаар цаана хязгааргүй их мөнгөтэй гэдэг. Одоо хязгааргүй их мөнгөтэй гэхээр тийм хязгааргүй их мөнгөтэй хүн бол ерөөсө супер. Тэгэхээр тийм эрхчлөөнд хүрч чадах нэгэн эсвэл хүрцэн нэгэнтэй нийлүүл сайхан амьдрна гэдэг ойлголтын хүрээнд нөгөө буруутгал эсвэл гол шилэлт яваад байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ бол буруу. Ер нь бол явж хүний хэрэгцээ өөрөө тун жаахан. Тэр жаахан хэрэгцээг ханхад тийм ч их мөнгө хэрэггүй. Тэгэхээр юун дээр тулгуурлаж хүнийхээ одоо хань ижилч юм уу эсвэл тэр нэг юм хамтрагчаа сонгох гэдэг шүү дээ. Тэр нь бол санхүүд дээр тулгуурлаж явал энэ өөрөө том бодлого гэсэн үг. Ийм хүн чинь өөрөө зарим нэг ирчүүдийг голж болно. Гэхдээ эцсийн дүндээ өөрийнх нь хийсэн сонголт дандаа өөрийнх нь зовлон болж хувирдаг. Яг тэгвэл их мөнгөтэй хүнтэй яаж харцсан тодорхой шүү дээ. Тэ? Үнэхээр тийм супер хүч санхүүгийн чадaltaй юм бол тэр хүн хүснээ авах чадaltaй юм бол тэр хүн яг нэг хүнтэй тогтоод байх уу гэдэг асуудал тэ. Хүснэл хийн штэ. Тэгээ тэрийг тэр хүлээж авчирч чадах гэдэг өөрийнх нь зовлон болно штэ. Тэгэхээр энэ мэтлэнгээр өөрсдөө нөгөө зовлон хайгаад байгаа байхгүй юу? Үнэндээ ямар хүн хүчрхэг байдаг вэ гэхээр нөгөө л тэр энэ нэг мөнгө гэдэг бол нэг юм ходоодонд хийх хоол биеинд нүмерх хувцсны асуудал байхгүй юу? Тэгээ эндээ их санаа зовдөг хүмүүс тэр нэг юм санхүүгийн чадамжийг хайгаад байна. Гэтэл үндэ энийг хоос орхичод байгаа учраас тэр. Ууг нь бол ходоодоо хоосон байхад их санаа зовхоос илүүтэй тархиа хоосон байх уу гэдэгт их санаа зовх хэрэгтэй. Тэгээ тархиасаа хооллол тархинд хийсэн хоол чинь тэр нэг ходоодын чинь хизээ ямагт хоолоор дүрх аргаан болдог. Энэ мө бие чинь хизээ ямагт дааруулахгүй байх тэр хувцас оромжныхаа аргыг бол энэ тархич нь олдог чадвартай учраас энийг төрүүлээд дүүрэх гэдэг. Энийг дүүргэцэн эр хүн бол хизээч тэр эмгтэйгээ зовоохгүй, бүр хоосон хоноолохгүй, дааруулахгүй, ядраахгүй, дээрэс нь бүр зовоохгүй байхгүй юу. Тэр нь хүчрэх гэсэн. Өнөөдөр хоосон байж болно. Маргааш өнөөдөр олсон мөнгө нь өнөөдөр дуусахад маргааш дахиад мөнгө олцдог чадвар л хэрэгтэй, мэдлэг хэрэгтэй гэсэн. Түүнээс биш ямар нэг аргаар хамаагүй зөндөө мөнгөтэй болцсон хүн бол тийм чадaltaй хүн биш. Яг тэгвэл тэр мөнгө алга болчихвол тэр хүн дахиад тэр мөнгө олж чадах уу гэдэг эргэлзээтэй болчихно. Тэр тусмаа буруу аргаар олсон бол бүр асуудалтай. Тэр тусмаа буруу аргаар олсон хүнтэй нийлэх юм бол давхар хаан хэрэгтэй болно. Давхар бурууд нь дахиад сэтгэлийн шанал зовлон болно те. Тэгэхээр энэ би монголчуудад бас ойлгосоо л гэж яриад явдаг. Тэрний юу гэхээр ходоодоо хоосон байхад хит их санаа зовоо. Харин тархич нь хоосон байх уу гэдэгт л их санаа зов. Хэрвээ тархиа дүүргэх юм бол тархич нь ходоодоо хизээ амгт дүүрэн байх арга олчдгийн шүү. Тэгэхээр энэ хит их юм хоол, материалын зүйлд санаа зовж байгаа хүмүүс л мөнгийг чухалчлаад байдаг. Тэгээ амархан юмны өгөж болчих гээд байдаг. Тийм. Гэтэл эмэгтэй хүн ч гэсэн өөрийнхөө оюун санааг хүч хөржүүлж бол эмэгтэй хүн ч гэсэн мэдлэг чадвараараа мөнгийг хангалттай олчих юм чинь яагаад эр хүний мөнгөнд найдана гэж. Тэгэхээр хин зүгээр оюун санаагаа хүч хөржүүлж л тэгвэл тэр хүний амьдралд мөнгө бол зүгээр л хэрэгцээгээ хангах хэрэгсэл төдий болгоос ш итгэл найдвар биш болчих واخхой. Зориг биш болчихно. Мөнгө зориг биш итгэл найдвар биш болсон тохиолдолд хизээч хэнийгч мөнгөөр хэмжихгүй байхгүй юу? Тэ? Үгүй ингэж л сэтгэл амар амьдралдаа хинт ч найдахгүй. Гэхдээ мөнгөөр шийдэж болдгоо асуудал байна. Их орны аюулгүй байдал байна, батлан хамгаалах байдал байна, гэр бүлийн амь нас, эрүүл мэндийн асуудал байна. Энэ үед чинь нөгөө хэрвээ зарим нэг эмэгтэйчүүдэд бас яваад байгаа юм л да. Яриан дунд нь харагдаад байгаа юм. Тэгэл мөнгөгүй бол нөгөө эр хүн хэрэггүй юм шиг болчиход байна шүү дээ. Гэтэл үгүй шүү. Эр хүн зөвхөн мөнгө олдог хэрэгсэл биш шүү. Эр хүн чинь түрүүний хэлээд байгаа тэр өвчин, зовлон, мөнгөөр шийдэж болохгүй асуудлын үед нөгөө сэлэмний ир жадны үзүр болдог, хамгийн том ихтгэл найдвар нь болдог, хамгаалт нь болдог, нөгөө нүмер нөөлөг гэдэг бидний яриад байдаг тэр мэдрэмж чинь нөгөө монголчуудад л байдаг юм байхгүй юу? Тэр мэдхгүй барууныханд байдаг гэсэн мэдхгүй зүгээр кино тэр янз бүрийн соёлыг харж байхад бол барууныханд нэг эр хүн тэр нүмер нөөлөг болдог юм нь багал харагдаад байгаа. Яг хуу ерөнхий зүгээр хүн төрөлхтнийхөө хөгжлийн явцыг харуул байсан л баг тий. Байсан баг тий. Зүгээр хитрхи материаллык болчиход байгаа. Материаллык болчиход байхлаар хүний нөгөө тэр цаана нөгөө субъектив мэдрэмж, субъектив байдлаар илэрдэг ихтгэл найдвар тэр субъектив байдал чинь нөгөө материаллык байдлаар дарагдаад алга болчиход байгаа байхгүй юу? Дарагдчихад байгаа. Түүнээс яг үндэ бол тэр нэг юм ихтгэл найдвар гэдэг чинь хүүхдүүдийн хувьд бол аав ээж нь яг тэрнтэй адилхан тий. Тэд байгаа учраас хүүхдүүд санаа зовх юм тайван байна. Яг тэрнтэй адилхан зарим газар бол нэг юм байгуулгын удирдлага нь
байгаа учраас ажилчид нэг сэтгэл амар байдаг тийм шүү дээ. Удирдлага үнэхээр ажилчдаа боддог сайн учраас тэгээд удирдлага нөгөө яваад ингээд бүх асуудлыг шийдчихдэг учраас ажилчид санаа зовхонгүй байдаг. Яг тэрнтэй адилхан байхгүй юу? Нэг тийм нүмер нөлөг те. Тэр ойлголт их сони юм бэлээ. Манай нэг найз хүн одоо Европт амьдардаг. Тэгээ нөгөө найз залуу нь Европ тэгээд нөгөө санхугаа 50-50 хуваад юм байна л да. Тэгээд ярьжсэн ер нь Монгол ирчүүчийг ингээл баг үерхээлүүл хамаг юм даадаг ирчүүд ер нь байдаг юм байна. Гэж аахгүй яа. Тэгэнгүүт тэр хүний нарийн гэсэн үг биш. Зүгээр л тэр соёл нь тийм те. Эмэгтэйчүүд нь ч гэсэн окей хэрвээ хамт амьдрах юм бол юуныхаа сарынхаа хэрэглэх хоёул яг 50-50 дээ те. Тэгэнгүүт нөгөө нэг талаасаа нөгөө нэг бидний нэг юм ойлголт шүү дээ эрэгтэй хүн даах хэвээр гэдэг ч юм аа те. Ер нь яг вэ энийг би сүүлийн үед бодоод байгаа юм. Бодоод яг тодорхой шийдэлд хүрч амжаагүй л гэхдээ бодогдоод байгаа зүйл маань яг хөглөөрэ өнөөдөр бидэнд байгаа энэ шин чанарууд илрээд байгаа юмнууд чинь нэг буруудах яарч буруудах хэрэггүй юм шүү. Нөгөө бидний ингээд бүр мах цусан шингээд ирсэн нөгөө Монгол хүн гэж хэмбэ гэдгийг чинь шинж тэмдгүүд яваад байгаа юм шүү. Бидний одоо онцлог тийм онцлог. Тэгэхээр буруудахаас илүү энэний цаана яг тэр зан үйл тэр сэтгэл зүйн цаана байгаад байгаа одоо тэрнээс бий болж байгаа эерэг үр дагавар сөрөг үр дагавар янз бүрийн ихлээд сайн судалж үзчихэд дараа нь эн чинь зөв юм байна үргэлжлүүлээ эсвэл буруу юм байна болиё гэдэг юм ярих хэрэгтэй юм шүү. Яагаад тэгэхээр эрэгтэйчүүд нь одоо ингээл нэгэнт яц юм чинь биднийг даах ёстой. Даах ёстой гэдэг нь орчин үеийн хэллэгээр л дээ. Нөгөө капиталист нийгмийн хэллэгээр л даах ёстой гэж яагаад болохоос яг үндэ эрэгтэйдээ хит найддаг. Буюу нөгөө эрэгтэйд бүх ихтгэл найдвар одоо жолоог хатгуулж байгаа байхгүй юу? Тэ? Хүлгийнхаа жолоог эрэгтэйд өгч байгаа байхгүй юу? Өөрийгөө даатгах чинь. Тэр хэвшин чинь л одоо зүгээр ингэж илрээд байгаа юм биш үү? Тэгэхгүй тэгэл барууныхан шиг ерөөсөө адилхан 50-50 бай. Гэл ингэж байна гэдэг чинь би чамд 100% жолоод өгөхгүй. Тийм шүү дээ. Гэдэг санаа тий. За нэгэнт 100% жолоод өгөхгүй юм бол эрэгтэй хүн яах юм? Нөгөө зориг нөгөө төлөвлөгөө хамаг ихтгэл найдрыг аваад урд нь ингээд туг бариад явах шаардлага болчлоо шүү дээ. Хоёулаа зэрэг тугаа бариа явъя гэж санаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёулаа зэрэг тугаа бариа явж байгаа тохиол яг үнийг хэлэхэд нөгөө юм хосын хоорондох бат холбоо гэдэг юм байхгүй. Өссөн үедээ салж болно. Тийм. Давхар тэр ирэх нэгчж байгаа байхгүй тий. Тэр ирэх нэгч байгаа. Тэгэхээр энийг чинь нөгөө буруутгах зүвдэх гэхээс илүүтэй бид нар зүгээр ялангуяа одоо тэр тал руугаа судалдаг хүмүүс нь судлаад үзээсээ энэ бол Монгол нөгөө national identity гэж ярьдаг Монгол хүний онцлогийн өөр цаг үед илэрч байгаа л шинж тэмдэг байх. Өмнөх цаг үед бол те энэ их нөгөө мөнгө зоос ярьдгүй байсан цаг үед бол тэр яг хөглөөрэ нөгөө жолоогоо атгуулж байгаа хэрэг байхгүй те. Ирчүүд нь ч гэсэн яг үннийг хэлэхэд бас хичнээн тэгж ярьж байгаа гэсэн бодит байдал төр чаддгүй штэ. Ингээ уулзаал явахлаарэ чи 50-ыг да би 50-ын гаргыг хийж чаддгүй штэ. Нөгөө Монгол хүн эр хүний нэг бардам бас нөгөө жолоо хатгах хүсэл байна штэ те. Зүгээр би даачиг л дагаал. Өстө хэрэлдэж модалцаа салаагүй эсвэл те. Үнэхээр дургуун хурж сэтгэлд нь нийцээгүүл биш бол ер нь бол нэг даач гал гэдэг штэ. Тийм штэ те. Тэгэхээр чи эн чин дахиад нөгөө бүр замхарч алга болоогүй Монгол хүний шинж чинь байгаад байгаа юм шүү. Тэр чинь зүгээр өөр цаг үед өөрөөр илрээд байгаа юм шүү. Зүгээр энэ өөр цаг үед өөрөөр илэрч байгаа гэдгийг хэдүүлээ нэг сонирхолтой юугаар хаваад үзье л да. Хэрвээ Иесус Христоос ч байдаг юм уу, Буддаан ч байдаг юм уу, шинжлэх ухаан үүсэж хөгжсөн цаг үед шинжлэх ухаан бий болцсны дараа төрсөн бол тэд нар олж мэдсэн зүйлээ ямар аргаар хүмүүс төрөх байсан бэ гэдэг те. Өнөөдөр Эйнштейн байдаг юм уу, нөгөө Тесла юу вэ? Никола Тесла те. Юу гэдэг энэ нөгөө шинжлэх ухааны мундаг хүмүүс Ньютон ч байдаг юм уу? Шинжлэх ухаанаас өмнө хэдэн мянган жилийн өмнө төрсэн байсан бол олж мэдсэн зүйлээ ямар аргаар хүрэх байсан бэ гэж үзэхэд эн чинь зарим нэг зүйл бол энэ цаг үеэс шалтгаалсан илрэх хэлбэр нь өөр байгаад байгаа байхгүй юу? Магадгүй нөгөө Будда Иесус чинь шинжлэх ухааны том зүтгэлтнүүд шиг харагдаж шүү дээ. Эсвэл нөгөө Эйнштейн Ньютон чинь шашны нэг тэргуун болцоо харагдаж шүү дээ. Тэр өөр цаг үед солиод үзэх юм бол яг тэгвэл тухайн цаг үедээ тэр нь л нөгөө мэдлэгийг дамжуулж хэлбэрүүд нь л тэр байхгүй юу? Яг тэрэн шиг үзэх юм бол зөөрлөд үзэхлээр монголчуудын өнөөдрийн байгаа байдлыг муулахаас илүүтэй сайн судалж үзэх юм бол нэг юм огт монголчуудын чухалчилж байгаагүй монголчуудын огт
сонирчоогүй амьдралын хэм маяг буюу нөгөө монголчууд илүү минимал байсан. Гэтэл илүү капиталист хэв шинжтэй нийгэмд монгол хүний нөгөө суур шинж илэрч байгаа шинжин тэр юм шүү, онцлог нь илэрч байгаа шинжин тэр юм шүү. Энийг буруутгахаас илүү яаж зөв залах уу гэдэг юмыг л харах хэрэгтэй санагдаад байгаа. Одоо хоёлаа эхнэр нөхөр яг тийм хамтрагч нарын тухай нэлийн ярьлаа. Одоо хоёлаа ээж нарын тухай яриа л да. За тэгээд та бас түрүүн нэг гоё жишээ хэллээ. Ер нь ингээд монгол ээж нар чинь хаадыг хүмүүжүүлж ирсэн штэ гэд тэ. Тэгэхээр яг монгол ээжүүдэд тэгвэл яг ямар онцлог харагддаг вэ? Ингээд бусад ингээд дэлхийн ээжүүдийг бодвол тэ. Бид нар болохоор өөрснийхөө онцлогийг мэдхгүйгээр еврей ээжийн арга барил, Франц эмэгтэй арга барил тэ, Норвеги ээжийн хүүхэд төсгөх арга гэл ном момыг хамгийн сүүлийн үеийн бестселлерүүдийг л уншаад байгаа байхгүй одоо ингээд манай үеийнхэн тэ бид нар ингээд ээж болсон чинь. Гэтэл хизээж ээж мэн ч юм уу эсвэл ихэнх эмээ маань яаж хүүгүүдэд өсгсөн юм бол гэж яг хуу тэднээс үлдсэн тийм ном юу бид нар алга яадаг нүүдэлчин соёл иргэншилтэй хүмүүстэй ам дамжиж ирсэн одоо тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг нэг юм хориол лээд шүү дээ хорио цэрийн арга гэдэг ч юм уу эсвэл нэг юм сургаал те тэгэнгүүт яг үүндээ монгол эмэгтэйчүүд монгол ээжүүдийн яг тэр онцлог яг identity нь яг юугаараа даваа талтай зөвхөн миний бас ажигласан зүйл юу гэхээр нэг олон орны ээжүүдийн юг уншаагүй л номыг зүгээр еврей ээжүүдийг бол чигтэйхэн мундаг гэж яриад еврей ээжийн хүүхдээ хүмүүжүүлэх аргууд гэж яваад байгаа. Тэгээд еврей хүнтэй тараад аав чинь еврей юу ээж чинь еврей юуг асуудаг гинэ. Тэгэхээр ээж нь еврей гэхлээр мундаг гэдэг. Аав нь еврей ээж нь өөр үндэстэн байвал нэг таадаггүй. Тэгэхээр яагаад гэсэн чинь еврей ээж л еврей хүнийг жинхэнэ еврей хүнийг хүмүүжүүлдэг гэнэ л дээ. Тэгээд еврей хүн тэгээ яагаад тийм еврей ээж байхаараа еврей хүнийг хүмүүжүүлдэг. Тэгээ еврей хүн гэдэг чинь яагаад тийм өнөөдөр дэлхий тийм содон мундаг болсон ингээд үүсгэлээр чинь лээ. Еврей хүмүүс бол ингэдэг гин тэгдэг гин гэж гайхалтай одоо юмнууд явна л та. Тийм. Жишээ нь би бас нэг яриа сонсч байсан. Еврей хүмүүс одоо байгалийн гамшиг эсвэл дайнд ямар нэг ингээд аюултай нөхцөл байдал тулахад ерөөсө хоёр зүйлийг л авч явахыг чухалчилдаг гинэ. Нэг нь нөгөө том малгай нөгөөх нь одоо тэр еврей одоо үнэмлэх гэдэг юм уу те. Одоо иргэний биднийхээ иргэний үнэмлэх гэдэг юм уу те. Хоёр юм бол паспорт хоёроо авч явдаг гэх. Яг гэсэн чинь паспорт чинь чамайг еврей хүн гэдгийг нотлно. Тэгэхээр нөгөө еврей хүн гэдгийг хаач нотлох. Тэгээд өөрөө ч тэрүүгээр бахарах нэг юм байна шүү дээ. Малгай чинь толгой гэж хамгаална. Яг л бүх нөгөө гол чухал юм чинь толгойн дотор чинь байгаа. Тэгэхээр толгойгоо сайн хамгаалж явах малгайгаа авдаг гэх. За чи еврей хүн гэдэг мартаагүй байхад дээрэс нь чамаа батлах тийм толгой дотор ч нөгөө толгойгоо хамгаалж явахад чи хаан ч амьдрна гэдэг юм л дээ. Тэгээд яагаад еврей хүн гэдгээ мартаж болохгүй нуухгүй таних тэмдэгтэй байна гэхээр еврей хүндээ их орон энэ гэдэг чинь нөгөө хэдэн мянган жил нөгөө өөрсдийн их оронгүй явцсан хүмүүс ч дээ. Гэх мэтлэнгээр ингээл еврейчүүдийн ухааныг гайхаад байгаа. Тэгээ эхэндээ ч би жоохон 20 тай байхдаа боддог лээс нэрэл тэднээс та мундаг юм баг гэд. Тэгсэн чинь өөрсдийгөө таниагүй хүнд өрөөл бос хүмүүс их мундаг харагддаг юм л да. Гэтэл Монгол уламжлал гэдэг юм уу монголчуудынхаа юмыг ингээд ухаад судлаад жоохон таниад ирэнгүүт юу ажиглаж юм гэхээр монголчууд чи еврейгээс тутахгүй юм шүү гэдэг юм харагдаж байгаа байхгүй юу. Жишээ нь монголчууд ч гэсэн малгайгаа үргэлж хүндэлж яадаг. Тийм. Бүслэгнээс доош бүр гарахгүй. Тийм. За дээрэс нь малгайгаа бүр буруу харуулж тавихгүй. Яагаад малгайг тэгж чухлаад гэхэл нөгөө малгай чинь толгойг ч хамгаалж байгаа. Тэр битгээл дахиад хэр варгийн юм Монгол хүн толгой бүх хийдгүү. Нөгөө хамгийн чухал юм чинь энэ дээ шүү дээ. Тий. Тэгэхээр толгой бүх хийдгүү хаа хамаагүй газар очиж мөрөгдгүү хүмүүсийн өмнө мөрөгдгүү юм чинь нөгөө энэ дотор чинь энийг чухалчлах нөгөө нэг адилхан нөгөө мундаг гэдэг еврейчүүдээс чинь баг илүү ч мундаг байж мэдхээр ухаана. За тэгээд их олон зүйл дээр бол монголчууд еврейчүүдээс илүү нөхөхөөс тутахааргүй юм байгаа байхгүй юу. За эндээс тэгээ үзэхлээр юу еврей ээж еврей хүний хүмүүжүүлдэг мундаг хүмүүжлийн арга ухаан бэ. Өнөөдөр яг хэдэн еврей ээж дэлхийн одоо түүхэнд Монгол хатд шиг тэмдэглэгдэж үлдсэн юм бэ. Гайхамшигтайгаар тий. Хичнээн хааныг еврей ээж хүмүүжүүлсэн түүх байгаа юм бэ. Тий. Тэд чинь өөр ингэсэн газар нутаггүй яваад байсан үндэстэн. Юу хаан тий. Тий. Гэтэл монголчууд
дэлхийн талыг эзэлжсэн үндэстэн. Тэр дэлхийн талыг эзэлсэн одоо том хаадыг нь хүмүүжүүлжсэн хаттан түүхэнд үлдсэн хатад байна. Юу юурэж явах юм байгаа сте. Тэгэхээр энэ Монгол хаттын одоо өстой цус нь байдаг юм уу те? Ген байдаг юм уу? Эсвэл нөгөө ухаан нь өөрөө бид нар дахиад өв соёлоор дамжаад ирсэн л байгаа. Бид нар нүдэн тагдаж гарт баригдахгүй болохоор бид нар мэдэхгүй байгаа. Яг л монголчууд нөгөө нүүдэлчин байсан болохоор их цомхон байж л дээ. Нөгөө барууныхан шиг их ном хевлэл хадгалаад байх боломжгүй. Нүүд цууд юм чинь. Тэгээ их материалист бус байсан. Тийм учраас нөгөө бүх мэдлэг бол дандаа цөөн үгэнд цомхон байдлаар кодлогдож дамжижсэн буюу ам байдлаар дамжижсэн. Одоо сүүлийн үед барууны бас зарим нэг сургалтын хэм маягуудад байгаад байна шүү дээ. Одоо юмыг хэр их хурдан тогтоох арга, сайн тогтоох аргууд гэл тэгэл кодлох, холбох гэл ингээл хараал хахад ерөөсө яг Монголын нөгөө зүүр цэцэг, онч мэргөө, ертөнцийн 3 нөгөө үлгэр домог тууж фантазлах арга марга гэх тээ. Орчин үеийн тэр барууны аргууд чинь бүгд л монголчуудын эрт хэрэгжилж ирсэн нөгөө мэдлэгээ дамжуулахдаа ашигладаг бас аргууд л байгаа. Кодлож дамжуулдаг тий. Фантазлах арга, гэн кодлох арга, хураангуулах арга, логкоор уух арга марга бүгд л яг бидний л өв соёлын юмнууд байгаа байхгүй юу? Монголчууд ч тэнэг биш байсан юм шүү гэдэг юм харагдаж байгаа тий. Тэгэхээр бид нар одоо яах юм гэхээр эргээд өв соёл руу өнгийгөөд харах юм бол биднэрт үлдээсэн юм байгаад байна гэсэн. Бид нар зүгээр тэрийг таньж мэдэж задлж унших хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Тэгвэл нэг юм ба штэ. Суурь нь байна. Бид нэр одоо Монгол цустай Монгол ах уу төссөн суурь нь байна. Тэрийг өв соёлоо маш хурдан шингээж авна. Өөр юмсүүлж авна. Тэгэж чадах юм бол бид хэн байх вэ? Яавал зүв бэ гэдэг тэр нэг өнгөчин тодорхой тэгэхээр нөгөө парадоксоос гарна шүү дээ. Түрүүний ярьж байсан. Тэгэхгүй болохоор энэ ч зөв шиг тэр нь ч юм шиг гэдэг нөгөө хоёрдмол байдалд яваад байдаг. Тэгэхээр ялангуяа Монгол ухаан гэдэг бол Монгол газар нутаг дээр хамгийн одоо шигшгдсэн туршлага байхгүй юу? Тэ? Тэгээд нүүдлийн соёл иргэншил. Тэгэхээр энэ лүгөө орж харах юм бол нөгөө Монгол ээжүүдийн гайхамшиг, Монгол ээжүүд хүүхдээ хэрхэн өмөржүүлэх гайхамшиг бүх юм чинь энэ дотор байж байгаа. Хүүхдээ 3 нас хүртэл хаан шиг хүндэлгээл тэ. Хэдэн нас хүртэл тэгээ хойшоо хэдэн нас хүртэл нөлөө найз мэд нөхөрлгээл тэ. Бид нар л анзаарахгүй болохоос нэг дор бүгдийг хийсэн юм хайгаад байгаа байхгүй юу? Тий. Нэг дор бүгдийг бичсэн ном хайгаад байгаа. Үгүй. Энэ нэг зүрх зүгэн дотор нэг нь, энэ нэг ертөнцийн 3 дотор нэг нь. Бид өөрсдөө тэрийг чинь цуглуулж ойлгоод нөгөө пазл хэвлүүлж байгаа шиг бүтэн болгоод тэгээд ашиглах хэрэгтэй байхгүй. Нэг юм ухаан сорьсон тоглоом байгаа даа. Ер нь монголчуудын хэмээ тиймэрхүү байсан анзаарэгдэад байгаа. Жишээ нь Монгол ахуйд Монгол хүүхдүүд дээр үед одоо хийдэг ажил нь одоо би хон ямаага хариулаад бэлчээрт явна. Өдөржингээ ингээд малтагаа зүг явахад ер нь юу боддог байсан юм бэ? Юу хийдэг байсан юм? Сүүлдээ малаа нүдэлж штэ. Хараад мэднэ бүрэн байна, дутуу байна. Нэг өөр тийш явах жаал хүү хаа гээл те. Нэг цуглуулчихна. Тэгээ бусад үед нь юу хийх вэ? Одоо нэг шиг юм тоглоом зурагт нь юу ч байхгүй штэ. Юу хийх вэ? Бодно. Ерөөсөө бодно. Тэгэхээр бодох гэдэг чинь хүний оюун ухааны хүчрхжүүлдэг хамгийн чухал зүйл байхгүй юу? Маш сайн бод те. Бодоол байна. Юмны учир зүг тогтлолдож эхэлнэ. Одоо бол эсрэгээрээ яаж хүнийг бодуулахгүй байх вэ гэдэг юмнууд харагдсан тийм. Утас гаджет. Хүн бодвол хүчрхжээд эхэлдэг учраас бодуулахгүй байж тэр одоо нийгмийн чинь залхахад хялбар болно. Тэгээд бодохгүй байгаа хүмүүсийг нөгөө манипуляцид өртүүлэхэд хялбар болно. Нөгөө реклам зар сурчлагаа чинь хялбар нөлөөлдөг болно тийм. Боддог хүнд амар нөлөөлөхгүй шүү. Тэгэхээр ингээд боддог байсан. Монгол хүмүүс их боддог байсан. Их бодоод ирэхлээр чинь сүултээ явах гэхээр. Гэхдээ тэд нар чинь зүгээр хоосон бодоод байх ш. Тэд нар чинь нөгөө өв уламжлалаар нөгөө сургаалаа сонсож байгаа аав ээж нь хэлж байгаа. Тэгээд тэр чинь тэр бүхэн чинь эцсийн үндэ тархинд байгаа мэдээлэл бодлоо эргэлдэн штэ. Тэгээд тэрнийхээ учир гаргалгаа олж эхэлдэг байсан. Тэгээд сүүлдээ тэнгэрээ шинжин, байгалаа шинжин, малаа шинжин, газраа шинжин те. Замын хүнийг шинжин. Тэгээ өөрийгөө шинжин. Сүүлдээ гэрээ шинждэг гэдэг энэ монголчуудын шинжээний хийх ухаан гэдэг бол асар их юм ба. Энэ харахаар асар их боддог байсан ард түмний илэрлэг байгаа байхгүй юу? Төвчөндөө бол маш сайн шинжээчд бол монголчуудаас гарах магадaltaй. Маш сайн шинжээчдтэй. За тэгээд шинжээ. Гэхдээ нөгөө бодоод бодын шир дөрөв гэхчээр
хоосон бодол бол үр дүнд хүрдэг юм байна. Тэгэхээр тэд монголчууд хоосон боддог байж. Монголчууд ч нөгөө өвөг дээдсийн дамжуулсан үг, үлгэр домог, туйлс, зөөрч зөөг, ертөнцийн 3 энтер дээрээ суурилж тэднэрээр дамжуулж боддог байж. Товчхондоо бол мэдлэг бүтээж боддог байж. Мэдэхгүй бодвол мухардж штэ. Тэгэхээр мэддэх бодох хоёрыг зэрэгцүүлж хийдэг байж. Ингээ шинжээж байж. Тэгээд тийм ч учраас монголчууд сүүлдээ юу болсон гэхээр хүн хоорондын харилцаа ямар байх, ер нь гадна дотны хүмүүстэй хэрхэн харилцах гэдэг юм аач маш сайн мэддэг болж. Тэгээд ярианыхын хэм маяг нь юм учир битүүл өнөөдөр ч гэсэн ажиглагдана. Энэ тэнд явахлаар ингэж байхгүй. Өөс гадны хүмүүстэй ажиллахад амар төс тас шууд хэлждэг. Яг юу хэлэх гэдэг нь ойлгомжтой гэдэг. Монгол хүн бол ойлгомжгүй байна гэдэг байхгүй юу? Тий, тий. Тойроод байдаг, бүр ихлээд байдаг гэдэг. Тий. Тэр ихтэй олон юунаас сонссон. Энэ ч гэхдээ муулах биш дахиад бидний судалж үзэх хэрэгтэй байхгүй юу? Монгол хүний онцлог байхгүй юу? Боддоо одоо л гэр дотроо гэж байна. Хинээ цаадах нөгөө юугаа аваад өгдөг гэх тийм. Нөгөөх нь ойлгоо аваад өгч тийм. Гадных бол ойлгохгүй шүү дээ. Тэ? Тэр бас хэлний нэг онцлог баг шүү. Хэлний онцлогоос гадна монголчуудын нөгөө утга нууж ярих яриа гэж нэг юм байна. Утга нууж ярьдаг гэдэг юм. Далд утгатай яриа. Тэр яагаад тэгж вэ? Хэрвээ эн чинь нөгөө нэгдүгээрт харилцаж байгаа хүнээ таних ухаан байна. За. Далд утгыг тайлж уншиж чадж байна. Чадахгүй бол тэр хүнтэй нөгөө оюуны төвшин хүрэхгүй байж байгаа ч тэр хүнтэй цаашаа нөгөө илүү том юм ярих хэрэггүй. Сориод байж тээ. Хүнээ таних ухаан. Хоёрдугаарт нь гадны монгол хүн ойлгохоос гадны хүмүүс ойлгохгүй тийм далд утгаар ярихлаар чинь бид нар чинь нууцаа хадгалж чадж байна. Нөгөө монголчуудын чинь бас тусгаар тогтнол аюулгүй байдал инээ тэр за нөгөө улс орны нууц үндэсний аюулгүй байдал мэдлэлтэй чинь холбоотой юмнууд явдаг юм байгаа сте. Ягаад тэгэхээр нэгдсэн удирдлагаар хангаал хянаа шалгаал гэдэг юм байхгүй тал нутгаар тарж боторхоо амьдарч байгаа монголчууд шүү дээ. Тэгэхээр хүн бүр дор бүрнээ яг ийм соёлтой байж ижил юу ч алдахгүй юу ч задрахгүй нөгөө баталгаатай байна шүү дээ. Тэгээд энэний шинж тэмдгүүдийг харах юм бол ард аюу шиг кинон дээр хидэд гарч байгаа. Тэ ийм нууц ярианууд. За өшөө чин цогтайж дээр бас нилээ бас хэсэг юунууд сценүүд гардаг. Гэх мэтлэр хуучны кинонууд дээр маш их гарна. Тэгээд ард аюу дээр шинэ юу гэж харж байгаа юм гэхээр урчин хідэн боохоо хоттой хон руу дайраад л гэж ярьж байгаа. Нэг самдан билүү хэм блэ хуйг орж ирээд нөгөө гэрт хоригдчихсан хүмүүс. Тэгээ та нар нэг олцсон юм олигтойхон цуслаад одоо цуслаараа гэж хэлээл нэг эргэлтийн минь шидэж байгаагаар авч байгаа. Тэгэнгүүт тэнд яаж нөхлөөр хин нэгэн тэнд дотор тагнуулаа байвал шууд ярих юм бол ойлгож чинь. Тэгтэл тэнд дотор чинь байгаа Монгол нөгөө ард аюу шүү гэж уншиж гэхээр урчин хідэн боохо хотоо он руу дараад гэдэг чинь манайхан нөгөө евро товтлсон байна гэдэг. Мэд цаг үеийн мэдээ үргээд байна шүү дээ. Тэгэл дараа нь тэр нэг юм хошуу ноёнд авчиж өгч байгаа нөгөө засаг ноён дийлхээ ойлгох тэр хошуу ноёнд авчиж байгаа. Тэгсэн чинь нөгөө самдан дахиад хэлж байгаа. Ингээ хүний газар чи 4 мөч 5 хурууга тэлүүлээд 1000 өг торхон хоол болж тээ энэ гэх тээ. Тэгсэн чинь дахиад нөгөө засаг ноён баярлал чи чинь ам нэг нээдгүй хүн нэг ам нээснэх хэвээр ганц сайн давлаадаа гэж баярлаа явахад цаанаар даашаа 4 том 5 жижиг юм бүгээр намайг хэрэг нь хүлээлгэх гэж хошуу нэг хахуулджээ гэж уншиж байгаа жишээ. Энд чинь өөрөө нөгөө яалчгүй бидний ахуй соёлтой ахуйтай холбоотойгоор бид нар чи ийм байхаас өөр аргагүй ийм байж ижил нөгөө мэдээллийн нууцлал хадгалагдав. Дээрээс нь харьцаж байгаа үнэ ядаг сорддог те. Дээрээс нь чинь нэг жоохон дипломат хэв шинж уу юу? Зарим нэг харилцаан дээр ингэж битүү утгаар ярих нь нөгөө яг тухайн нөхцөлд нөгөө илт нөгөө зөрчил үүсгэдэг. Зөв. Тийм. Дипломат харилцаа зөрчил үүсгэдэг. Тэр нь жишээ нь юунд дээр гарч мөнх тэнгэрийн хүчин дээр гарч штэ. Кинон дээр. Жамуух хурж ирэл тэгдэг штэ. За Тэмүүжаандыг хонь олонтой гэдэг те. Тийм. Намайг адуу олонтой гэж ярьж байгаа. Энэ одоо бүгдээр ер нь адуу хоньныхоо гişиглийг дагаж нүгэл ямар байгаал. Тэгсэн чинь өөлийг тэгдэг штэ. Тэмүүжинд дараа жамуух ирээд нэг учир хөтөлөг үг хэлж явлаа гэдэг. Тэрнийхээ утгыг нь бүрт хатан тайлж өгдөг тий. Үгүй бодолтой. Хэрвээ газар дээр за чи их хоёр таарахгүй нэ болий те. Мөр хөөе гэвэл шууд
зөрчил үүсэн те. Тэгэхээр юм учир хөтөлбөр юм ярьж явахлаар чинь явсныхаа дараа тайлж уншаад ингэж ингээд тэгээ тэр хооронд чинь нөгөө одоо орчин үеийн шинжилгээ ухаанаар яригадаад байгаа нөгөө сэтгэл хөдлөлийн 90 секунд микунд буураад нөгөө уурлах биш илүү ухаантай хариулт үзүүлэх юмуд нь бий болно шүү дээ. Тэгэхээр монголчуудын ингээ үзэхлээр ийм ухаантай ард юм чинь эргээд үр хожтой үлдээсэн юм дандаа нууцлсан, кодлсон, баадсан те байдлаар тэгээ ам байдлаар энэ төр үлдээсэн ба. Тэгэхээр бид нэр эргээд өв соёл руугаа өнгөөх тэр аман уламжлал руугаа өнгөж эрэгтэйч, эмэгтэйч тэр өөрсдийгөө хэн байх вэ, ямар байх вэ гэдгийг ойлгоно. Тэгээд аав ээж нь тэр үр хүүхдээ яаж болох вэ? Ахмадууд нь залуу үеэ яаж хүмүүжүүлэх вэ? Залуу үеийн ахмадуудаа яаж харьцах вэ гэдгийг ойлгоно. Тэр бүхнийг ойлгох хэрэгтэй. Тэгээд монголчуудын хэл ярианд нэг юм барууныхных шиг нэг юм please гэдэг үг байхгүй тий. Эсвэл одоо юу гэдгийг би бас Таиландд байсан. Таиландууд ч ингээл нэг хүндэтгэлийн хэллэгтэй байхгүй юу? Нэг үг хэлээд араас нь кап гэлээдэг тий. Тэгээд тэр нь ингээд орж ирэхлээр нэг юм зөөлрүүлдэг. Монголчууд энэ тийм байхгүй бастай. Тэгэхээр чинь монголчууд чинь ямар нэг юм өнөөдөр хүртэл байхгүй. Тэгэхээр монголчууд чинь нөгөө үйлчилгээн дээр тийм үг хэрэглэдэг учраас монгол хүмүүс юу байна гэдэг байхгүй юу? Хүнд үйлчилж чадахгүй гэдэг байхгүй. Тийм үйлчилгээний соёл байхгүй. Үйлчилгээний соёлд нь тэр нь хэрэгтэй байгаа л ахал да тэднээс үйлчлүүлж явсан хүмүүс болохоос шүү. Тэднээс сорнод. Гэхдээ монголчууд нийтээрээ тийм нэг ийм намс болохгүй юм байна. Ягаад гэвэл монголчуудын тэр хэл ярианд нь тэр нь байхгүй нэг чинь монголчууд өөрсдөө нэг тийм өөрсдөө эзэн явсан хүмүүсээ эзэн явсан тэнгэр заяад явсан. Тэгээд дээрэс нь нэг тийм буруу ч юм хийдэггүй байсан баг. Гэхдээ бас нэг юм бүр ингээд хүний өмнө сөхөрч суудаггүй. Ямар сандаа алуулах ч захта тэр хүлээгүү хааны Баатар баха тэр монголчуудын нэг ганц ялагдсан дайнд чинь ордог хит бух жанжан алуулахынхаа өмнө тэгж хэлсэн баг шүү дээ. Над чиг мянган Баатар их хааны цэрэгт бий те. Би зөрдөө тэдний нэгэн. Та нар намайг аллаа гэд юу ч өсдгөө. Харин намайг алсан чимээ хааны чихэнд сонор төрөхөд Монголын морины одоо туурайнд одоо юу талхлагданаа гэх те. Үгүй тэр үхчихэж хүртэл плиз гэдэг тэр гуйлга байхгүй байгаа бардам байна те. Гих мэтлэнгээр бид нар зүгээр монголчуудыгаа муулах, бие биенийгээ муулахаас илүүтэйгээр яагаад бид ийм байна гэдгээ судалж үзээд бид чинь ийм чинь тэгвэл цаашдаа ингэхэн зүй мэдээ гарц гаргалгаа болох зүг байхаа гэж бодоод байгаа юм. Өөртөөсөө суралцах хэрэгтэй, өв соёлоосоо суралцах хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед нэг юм яриад одоо нэг эрэгтэй эмэгтэй ер нь бүгд л мэдчих хэрэгтэй. Монголчуудыг нэг юм хооронд нь хагаралдуулах юм мессежүүд их яваад байна. Эрэгтэй эмэгтэй хоёрыг хооронд нь хагаралдуулж байна. Муусаа ирчүүд, муусаа эмэгтэйчүүд гэдэг л мессеж яваад байна шүү дээ. Үе хооронд нь хагаралдуулж байна. Тэдэс тэдэн насныхан баг өхөөд өгвөл улс орон хөгжих гээд байна гээл те. Ингээд нэг үе хооронд хагалдуулаад байна. Эрэгтэй эмэгтэйчүүдийн хооронд хагалдуулаад байна. За төр иргэн хоёрын хооронд нь хагалдуулж байна. Товчхондоо энэ монголчууд хоорондоо хагалдуул хинт ашигтай юм бэ гэдэг асуудлыг бодож үзээрэй. Бид хагалдахаасаа түрүүтэй энэ хүмүүсийн муулаад байгаа өнцгүүдийг энэ үнэхээр муулах өнцөг өстой өнцөг юм эсвэл бидний онцлог юм уу? Өөр цаг үед өөр шинж тэмдгээр илэрч байгаа онцлогоо таниад авчвал бид нэр үнийг зал чиглүүлээд харин жинхэнэ хүчтэй Монгол байж чадах юм биш үү гэдэг өнцгөөс харж хүүхдээ хүмүүжүүлэх өнцгөө бас хараарай. Бидэнд бол ухаан нь бол байгаа. Зүгээр ухаанаа бид нар таних хэрэгтэй байна. Хоорондоо эвтэй байгаарай. Ир юм хоёр эвтэй байх. Хөгшин залуу хоёр эвтэй байх. Төр иргэн хоёр нь эвтэй байх. Энэ бүх эвтэй байвал хүчтэй гэдэг үг нь те. Хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт бат гэдэг байгаа шүү дээ. 20 хүн эвгүүл эвдэрхий балгас мэт хэврэг гэдэг. Тэгэхээр эдгээр зүйлсийг бас бодоорой. Ялангуяа зөөлөн хүч гэдэг бол эмэгтэй хүнд байдаг. Эрэгтэй хүн яг вэ хүчтэй зоригтой юм ярина те. Гэхдээ явж алсаар бол эмэгтэй хүүхэнд ордог байхгүй юу? Далдуураал ингээл. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүдээ энэ Монгол ухаандаа таньж суралцаарай. Монгол ухаанд чинь та нарын зэвсэг байгаа шүү. Тэгээд нөгөө хүүхэд хэм байх, нөхөр хэм байх хоёрыг эмэгтэй шийдээд байгаа байхгүй юу? Үнэндээ бол те. Ихэнхдээ бол тийм л байгаа. Ганц нэг онцгой кейсүүдийг эс тооцвол те. Тэгэхээр эмэгтэй хүн хүчтэй байвал хүүхэд хүчтэй болно. Эр нөхөр хүчтэй байна. Тэр хүч гэдэг бол оюуны хүч байна те. Ямар сайндаа энийг илэрхийлэх маш чухал үг байна. Өгөөдөө хаана хэлсэн үг баха та.
өвсөнд оровч үхэр тоож шинжлэх долоохгүй, өөхөнд оровч нохоо тоож шинжлэхгүй өлбийсэн амьтад болох үедээ өөр хойчсон мэн гэж. Өөр хүмүүстэй санагдаж байна. Тэр чинь өнөөдөр яг монголчууд төр ирчээд байгаа байхгүй. Энэ өлбийсэн амьтад гэдэг чинь оюуны бед мотой. Дахиад нэг үг өчүүхэн ухаантай хэдий олноор цугласан ч өн их хэргийг бүтээж үлж чадах гэдэг. Тэгэхээр энэ хоёр үгний лог холбоос нь бол тэр өлбийсэн амьтад гэдэг чинь өчүүхэн ухаантай болохыг хэлэх юм байна. Өчүүхэн ухаантай бол юу ч хийж чадахгүй байна. Тэр өчүүхэн ухаантай гэдэг чинь мэдлэггүй хоосон толгойнуудыг хэлэх юм байна. Тэгэхээр хүч гэдэг бол оюун ухаан байна. Оюун ухаанаа цэнэглэхэд байна л гэдэг. Эмэгтэйчүүд илүү цэнэглэхэд бол бусдаа илүү нөлөөлөх юм байна. Эрэгчүүд бол тэгэл нөгөө яг гэр бүлийн гол холбоос ч эмэгтэй байна шүү дээ. Нөгөө нэг эр боловсрал нэг эрэл боловсрал нь хүчтэй болно. Нэг эмэгтэй боловсрал нэг үе ингэж боловсрал гэдэг тий. Ерөөсөө л тэр. Тий. Тэгэхээр яг эмэгтэйчүүд хамгийн багадаа нэг өрх боловсрч. Тий, нэг өрхтэй. Тэгээд цаашаага үе. Тий. Өнөөдөр надтай маш гоё сэдвээр ярьсан танд баярлалаа. Тэгээд тантай ингээд ярихаар бүр яг юм Монгол уламжлалаа нэрээ эргэж хармаар юм шүү гэдэг юу одоо мессеж надад одоо төрж ийн. Дээрээс нь сүүлийн үед би нэг юм анзаарсан байхгүй юу. Ярианыхаа төсөөлөлч Монгол эмэгтэйчүүд сүүлийн үед манифест гэж аяг их судлаад тэгээд гадны тийм бүр сүлжээнд орчиж $1000 хэдэн зуун доллар төлж мөлөө сураад байна. Тэгээ ингээд би харсан чинь үгүй наа манифест чинь бидний одоо зүрх цэцүүгэнд байсан шүү дээ тий. Сайн явах санааных. Тэ ингээд зүү юм бодох юм бол тий. Тэгээл нөгөө нэг бид нар хэлдэг шүү дээ. Санаанд багтсан зүйлс заяанд ирдэг мэрдэг гэдэг ч юм уу тий. Ер нь бол ингээд нөгөө үсэж байгаа ямаа тарих толгоондоо ингээд боддоор харах юм бол тэр чинь ирнэл гэсэн утгыг манай өвөг дээд захиад байсныг бид нар өнөөдөр хитрхи их мөнгө төлж гаднаас сураад байгаа юм шүү гэдэг нэг юм. Сэтгэлдээ багтааж бол их багын ялгалг үүж гэж байна тий. Галт маших тань хэлсэг байна. Гэтэ нэг зүйлийг олгороо яг сая хэлсэн дээр нь би залруулга хийжээ. Энэ манифест хийх энтергээд сайн хөөгд үсэх юм бол тэрийг заагаад байгаа хүмүүсийг хөөгд үсэх юм бол шинжлэх ухааны үндэслэл байгаа. Харин тийм яг байна тий. Тийм нөгөө мундаг олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны төлөөлөгч биш мэш. Зүгээр хүмүүс байдаггүй байхгүй юу? Шинжлэх ухааны манифест тэд нар яагаад 1000 гаруй доллараар манифестийг харгаж заагаад байгаа юм. Тэд нар өөрсдөө тийм супер юм бол тэд нар өөрсдөө манифест хийж агаад тэр мөнгө олчихлээ. Тэр хүнд хичээл зааж маа зовж яах юм те. Зөвхөн манифест хийж сууж атал дансанд Америк мөнгө ороод ирэх хэрэгтэй үгүй шүү дээ. Тэгэхээр буруу ойлгоод байгаа. Далд ухамсар манифест гэдэг хоёр үгтэй болгоомжтой харьцаарай. Манифест гэдэг үгийг орчуулад үзэхлээр зүгээр л оюун санаандаа тод зураглах гэсэн үг байхгүй юу? Тод зургалж байгаагийн санаа нь юу гэдэг вэ гэхээр хүн өөрийнхөө бодол санаанд хэр хүчтэй итгүүлж өнөмшүүлнэ. Тод зурглан төдий чирээ итгэж өнөмшнө. Хэр итгэж өнөмшнө дараагийн шийдвэр гаргалтууд төрөлөөгөө чиглэж гардаг байхгүй юу? Үйлдэлүүд нь чиглээд байна. Тийм, шийдвэр гаргалтууд тийшээ чиглэхлээр шийдвэр чинь өөрөө үйлдэл болж хувирнаа да. Тэгэд хийсэн юм чинь үр дүн гарна да. Үр дүн нь нөгөө хүсчээсэн юм байж тарна да. Энэ логикийг бий болгохын тулд л нөгөө оюун санаандаа тод зураглах тухай асуудал ярьдаг болохоос ш. Зүгээр ингээл бодоод байхад биелждэг тухай асуудал ярьж болохгүй. Яг гэвэл амьдрал дээр хүний амьдралын чанарыг хичээл зүтгэлээс салгаж ойлгож ерөөсөө болохгүй. Энэ маш том гажуу. Хичээл зүтгэлээс салгаад ирэхлээрээ буруу аргаар мөнгө олох, хялбархан аргаар мөнгө олох руу явдгийг. Хичээл зүтгэлээс ангид бий болдог үр дүн сайхан амьдрал гэж байхгүй гэдэг нэгтэй болох хэрэгтэй. Хоёрдугаар далд ухамсар гэж яриад байгаа. Орчуулгын алдаанаас үсээд. Бодвол тэр манифестэл далд ухамсартай холбоотой шүү. Үндэ бол англиар далд ухамсар гэдэг үг байхгүй юу? Харин тийм шүү дээ. Тэр чинь нөө unconscious гэдэг. Нэг нь conscious буюу ухамсар, нөгөө нь subconscious буюу дид ухамсар, unconscious буюу үл ухамсарлах байхгүй юу төвшин. Тэр үл ухамсар гэж ухамсарт баригдахгүй байгаа процессыг л ярьж байгаа гэсэн. Тэрийг далд ухамсар гэж орчуулад ингээд далд гэхлээрээ нэг юм нууц болоод нууц болоороо нээчих юм бол тий гэдэг рүү халираад байгаа шүү. Энэ бүхэн бол мөнгөнд олох гэсэн арга хэрэгсэл шүү. Зүгээр хүссэн ч хүсээгүй ч та оюун санаандаа сайн тод зурглаад байвал тархич нь тэр дагуу шийдвэр гаргасан шийдвэрч үйлдэл болж үр дүнгөө өгдөг л процесс байдаг. Тэгэхээр үл ухамсарлахын төвшөнд байгаа зүйлийг бид нар болж өгвөл уг нь ухамсарлаж хянаж чадах юм бол ухамсартайгаар амьдралаа залах боломж нь нэмэгдэл болохоос биш далд ухамсар гэдэг нэг хүчтэй юм байгаа л манифест гэдэг нэг хүчтэй юм байгаа л тэр нь өөрөө тэр хол байгаа юмыг татаж ирээл байгаа юм байна. Соронц шиг тэгээд байх юм. Тийм байдаг бол бөөнөрөө нийлж байгаа Монгол улсыг дор нь хөгжүүлчихнэ. Нөгөө Монгол улсын Монгол улсаа бол энэ Улаанбаатар хотод амьдарч байгаа нэг сая хэдэн зуун мянган иргэд нэг өдөр талбай дээр сууж байгаа манифест хийл та. Энэ идэж уугаад байгаа хүмүүс бойл тийм шүү. За энэ нөхдүүд ажиллаа сайн хий авилга аваад байгаа хүмүүс бойл гээд нэг 7 хоног манифест хийчихэл да. Одоо тэгэл
тийм юм ч байхгүй болчих хэвээр үстэй. Боломжгүй байхгүй юу? Хүний хичээл зүтгэлээс ангид тэр сайн сах ирээдүг гэж байхгүй. Стэх баярлалаа. Энийг сайн ойлгох хэрэгтэй шүү. Бүсгүйчүүд маань ялангуяа. Яг үнэ. Ялангуяа энэ чинь зөвийг олвол хамгийн сайн тарааж чадах хүмүүс нь бүсгүйчүүд. Буруу ойлгол дахиад хамгийн их тарааж чадах хүмүүс нь бүсгүйчүүд учраас энийг ойлгоосэй гэж байна. Стэх баярлалаа. Ягаад тэгэхээр яг иймэрхүү одоо мөнгө хялбар олох арга хэрэгслийн хохирогчд нь залуул нөх хүүхдээ хараа сууж байгаа ээж нэрүүд юм бэлээ. Тэгээд яаж иж агаад нэг олсын эднэг өргөө аривжуулчихыг хүссэн те. Тэгэл яг л нэг юм хідэн үгэнд баригдаал явчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр энэ ойлголтыг гоё хэлж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд дараа ч гэсэн гоё сэдвэр хоёлаа дахиад ярилцах боломж гарах байхаа гэж бодож байна. Өнөөдөр хүрэлцээрсэнд баярлалаа. Тэгээд төгсгөлтөн зүгээр бас нэмж хэлэхэд хүүхдээ хараад сунаа гэдэг бол одоо тийм ял эсвэл нэг тийм бол хоригдмол байдал биш шүү. Энэ бол хөгжих боломж гэж хараарай. Өнөөдөр ажлыг явж байгаа хүмүүст ингээд нэг жоохон хэсэг хугацаанд гэртээ байвал ямар их юм бас өөртөө зориулсан юм хийж хөгжүүлж болох вэ гэдэг одоо хүсэл бодол ингээд дотор яваад байдаг байхгүй юу? Даанч боломж нь болдог. Тэгэхээр энэ нэг хэдэн жилийгээ ч юм уу хэдэн сарч байдаг юм уу тэрийг хөгжих боломж гэдэг энэ хугацаанд өөрийгөө сайн хөгжүүлээд ав. Хөгжүүлээд ав. Хүссэн ч эсвэл юм чин цаг хугацаатай байдаг нь тодорхой хугацааны дараа нийгмийн харилцаанд эргээ орохдоо хөгжих болсон эргээд ор. Тэр үед та одоо юу гэдэг энэ боломжийг ашигласан ямар одоо зөв байсан бэ гэдгийг бол ойлгон тэ. Тэгэхээр юм бүхнийг боломж гэж хар, юм бүхнийг одоо юу гэдэг оюун санаанаа хөгжүүлж чадвал ирээдүйн чинь бүх зүйл боломжтой гэж хар. Тэгээд гоё өөдрөг бай, эерэг бай түрүүн асууж байсан эрэгтэй эмэгтэй хоёр ер нь яавал хөчгөө хагсан. Сэтгэл зүйн хувьд би түрүүнээс хойш нэг оюун санааныхын талыг яриад байсан шүү дээ. Оюун санааны хувьд хөчгөө хэрэгтэй, мэдлэгч хэрэгтэй гэсэн. Нөгөө талд нь сэтгэл зүйн хувьд нэг чухал зүйл байна. Тэр нь бол эерэг хандлага өөдрөг үзэл гэдэг хоёр юмыг эхнэр нөхөр хоёр хоёулаа өөрсдөндөө асуулга. Хүүхдүүд чинь та хоёроос хуулбарлан те. Өөрсдөндөө асуулга. Эерэг байна гэдэг бол альва зөрчилт байдал, нөхцөл байдал яг одоо болж байгаа үйл явцуудыг аль болох эвдүүгийн олох талаас нь харж чаддаг чадвар. Өөдрөг байна гэдэг бол ирээдүгөө сайн сайхнаар харах чадвар. Монголчуудыг өнөөдөр яг жоохон дахиад их сөрөг биенийхээ бөксийн ухтаг тамийн тоогоо шиг гэдэл муулаа байна. Монголчууд ийм байгаагүй. Биенийхээ бөксийн ухтаг байсан бол яаж дэлхийн талыг эзлэх юм бэ? Зүгээр л асуугаад үз өөрсдөөсөө түүхээ асуугаад үз. Монголчуудыг их доожаагүй гутрангал гэдэг ийм байгаагүй. Өөдрөг үзэл гэдэг бол ирээдүгөө сайн сайхнаар харах байхгүй юу? Монголчууд ирээдүгөө харин сайхнаар харж байсан. Ер нь монголчууд чиг том эзэнт гүрэн байгуулсан улс байхгүй. Дэлхий дээр энэ чинь монголчууд хэр томыг хардаг байсан бэ гэдэг. Тэгэхээр ирээдүгөө сайхнаар хар. Өнөөдөр зарим залуучуудыг Монгол бол одоо сүнцсэн бараг амьдрах боломжгүй гадагшаа явна гэдэг яриа хит тархаад байна. Энэ бол нөгөө ирээдүгөө сайхнаар харж чадхаа билчээ цухтах үзэгдэл явагдаж байна. Ийм биш шүү. Сайхан амьдрахыг зориод очиж байгаа улс чинь нөгөө бас ирээдүгөө муухагаар хардаг гуйлахчин эсвэл дээрэмчин байж л байгаа. Ирээдүгөө сайхнаар харна гэдэг чинь аль нэг орон зай эсвэл нөгөө хөгжлийн түвшингөөс хамаарахгүй хувь хүнээс өөрөөс нь хамаардаг. Ер нь ирээдүгөө сайхнаар харж чадсан хүн улсаа хөгжүүлдэг болохоос хөгжсөн улсд хүн ирээдүгөө сайхнаар харддаг юм те. Тоо ангийн сургаал байна. Хүний нутгаас девааж яхаар өөрийнхөө нутгийг деваажин болгох гэдэг те. Энэ байна. Тэгээ гадагшаага цухтаа явцсны чинь дараа улсыг чинь хэн хөгжүүлэх юм. Хизээ нэгэн сэт эргээд аргач чинь хаяад явсан улс чинь тэр чигээр огтвол ямар вэ? Та ирэхгүй ч гэсэн таны өөр хүүхдээ ирэхэд ийм улсад амьдрахын зөвшөөрөх юм уу гэж олон зүйлийг өөртөөс асууж үзээрэй. Тэгэхээр энэ бүхний эхлэл хинээс үглээрээ аав ээж хоёроос, эхнэр нөхөр хоёроос өөрсдөө сэтгэл зүг эерэг өөдрөг болгохож одоо дасгалжуулахаас эхэлнэ. Тэгээ оюун санаагаа хөгжүүлээс эхэлнэ. Ингэж аз жаргалтай сайхан амьдрал бий болно. Аз жаргалтай сайхан амьдрал нөгөө нуур амгалан бол нугас амгалан гэхчээр аз жаргалтай сайхан амьдрал зохицолсон байгаа тэнд нөгөө хүчрэх хүүхэд өсөж торно. Тэгэхээр өрх хүчтэй бол өрх бүр ингээд ийм болж чадах юм бол улс хүчтэй болно те. Тэгэхээр энийг л ойлгож эхлэн бид юм байна гэдгийг л олоорой л гэж. За баярлалаа. За.